Генийн түлхүүр 35. Энэ түлхүүр цаг хугацаа орон зайг уулзуулдаг. Яг гайхамшиг гэдэг нэртэй. Хослох түлхүүр нь 5 буюу генийн түлхүүр 5. За тэгэхээр одоо жишээ нь хослох түлхүүрийг ярихаас өмнө 35-ын сүүдэр өсвөлнгийн тухай ойлголтоо зэгцэлчээ. Тэгээд яг 5-ын сүүдэртэй харьцуулъя тийм. За төрөл зүйлийн өсвөлн сүүдэр нь бүх хүн төрлөختөнд бүр цаанаасаа өөрчлөгдөшгүй өсвөлн чанар бий. 35 дахь сүүдрийн ДНХ-д үүсгдэг энэ өсвөлн таны оршихуйн олон түвшинд ажилладаг. Эйжингийн 35 дахь хексаграммыг дэвшил гэж нэрлэдэг ба үнэн дээр ч 35 дахь генийн түлхүүр хүний бүхэл дэвшлийг удирдах байдаг. Сүүдийн татамжинд дэвшил нь гадаад хөгжил хувьсэл болж илэрдэг ба нэгэн тод жишээ нь хүн түлхэгчний өнөөгийн технологийн хувьсгал байна. Жинхэнэ дэвшил биетээр юг хийж бүтээхтэй төдийлөн хамааралгүй харин хүний ухамсарын дэвшилтэй холбоотой. Шууд хэлэхэд 35 дахь сүүдэр дэвшлийг хэлбэрч ертөнцид буулгах гэсээр хүмүүний дотоод бүтцийг хуургах тэр нөөц болцоогоо золиослох хэрэг. Тэгэхээр энэ сүүдрийн нөлөөгөөр дотоод ертөнцөд золиослох замаар бид гадаад ертөнцийн дэвшил гаргадаг байх юм. За тэгэхээр энэ хэсгээр хүний нөр генийн үйлсвэрлэн гэж юм яриад. Энэ генийн үйлсвэрлэн бидний тэр дотоод одоо сүнснээс бидэд яг юм үйлсэх мэдрэмж байнга төрүүлж идэг. Сүнсний хөгжил төвшил ахгүй юу? Сүнс ингээд ухамсараа тэлж өөрийн байгаа хэмжээсээс дэше ахихын тулд үргэлж бидэнд ингээ өсгөлэн мэдрэмж төрүүлж идэг. А энэ өсгөлөнг бид нэр яг ухамсар дээр төвлөрүүлээд ухамсараараа тэлэх процесс оруулж чадсанаар энэ өсгөлэн мэдрэмж ингээд дүүрч орж ирдэг. Тэр яг хүн төрлөختөн яг энэ өсгөлөнгөө уг нь бол ингээд яг өөрийн дотоод руугаа өнгийгөөд тий яг сүнсний ухамсар дээр төвлөрч чадаад сүнсний ухамсараа ахиулах зорилготой ийм өсгөлөнг сүнс ингээд бидний дотроос команд өгч яхад бид тэрийг мэдхгүй гадагшаа энэ үлссэн мэдрэмж болгоно яг гадагшаа хайгаад байгаа юм шиг. Тэгээ гаднаас хайхын тулд гадагшаа хөгжил төвшил хийх шаардлагатай болдог. Яг бол энэ өөрөө сүүдэр нь дэвшил сүүдэр төвшөндөө дэвшил гаргахын тулд яг ингээд одоо технологийн төвшлийг материалын ертөнцид гадагшаа гаргаад байна тийм. Материалын ертөнц өөрөө хөгжлийн дэд хэлбэр технологи болчиход байгаа шүү дээ. За тэгвэл одоо энэ гадагшаа ингээд өсвөлтөнтэй яваад тахаар дотоодох нь унтарчдаг. Дотоод оршихуй буюу бидний сүнс золиослогдчихдаг байна шүү дээ. Хэлэг тал нь хөгжихгүй арга тал нь хөгжиж байна гэсэн үг. Эсвэргээрээ дотоод оршихуйгаа хөгжүүлээ явчихаар арга тал нь унтарчаад байдаг тийм. Тэр энэ дээр нөгөө арга бүлгийн тэнцвэр гэдэг зүйлээ зэрэг авч явах. Хэрэг гарчаад байгаа байхгүй. Гэтэ яг ингээд нөгөө сүнсний хөгжилгээ яваад эхлээд аргаасаа бэлэг рүүгээ гүн төвлөрөх нь аргагүй юм. Яг бол сүнс өөрийнхөө ухамсаа бүрэн эзэмшиж бүрэн бидэнд нээж өгөхийг хүсэж байгаа учраас сүнсний нэг тодорхой хэмжээний ухамсарыг гүн гүнзгий авахын тулд яг харахгүй арга дээр төвлөсөн төвлөрөл байхгүй болж бэлэг рүү орчод байгаа. Тэгээ энэ нэг цохих хэмжээнд хүрээд ирэхээр цал аргаараа төвлөрч нэг тэнцвэрээ олж авчихна гэсэн үг тийм. Урд нь угаасаа л арга дээр төвлөрөлтөөс учраас бэлэг рүүгээ хитээдэж тэнцвэрээ олж авч байгаа юм гэдэг юм байна л та. Тэнгүүд бас яагаад байна? Бэлэг рүү хитрхи очих буцаад арга дээр яг урдах шиг чадхаа байчаад байхгүй бас.
Тэгээ урднаа шиг арга дээр төвлөрөх Тийм. хэцүү болчиход байгаа. Бэлэг төвшний энэ ухаан хамсыг яаж аргадуулах арга олохгүй. Тийм. Яг урдных шиг жижиг тархиар арга дээр байх ямар ч нэг уйдгартай онцгой тийм утгагүй болчиход тэмүүт яг нэг бэлэг төвчнийхөө тэр өндөр ухамсараа аргадуулж чадахгүй учрал болоод байгаа тийм. Нэг юм гацаа усаад байна. Тийм. За энийг ингээд төр орхичээ тийм. За 35 дахь генийн түлхүүр хагалзах амин хүчил триптофанаараа дамжуулан биедийг серотонин даавар ялгаруулахтай холбогддог. Серотониныг сэтгэл ханамж, бүрэн дүүрэн мэдрэмж төрүүлдэг даавар гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. За тэгвэл 35 өөрөө бидний биед энийг триптофан гэдэг амин хүчлээр дамжуулаад серотониныг ялгаруулж өгч идэв юм. Мэдрэмжийг ялгаруулах нь тийм. Боо ингээд хансан мэдрэмж, дүүрсэн мэдрэмж. Тэгвэл одоо үсгэлэн тий. Үсгэлэн бач аюу хэцүү шүү дээ. Тэрийг ингээд дүүргэж ханах хэрэг гарна да. Тэхийн тулд одоо бидний бие организмаар дамжуулаад сүнс өөрхөн хүслийг биелүүлэхийн тулд өгөлж бидний серотонин гэдэг юмыг дотоо ялгаруулад байгаа байхгүй сүүдэд төвшөнд нь. Тэгэхээр бид нар үргэлж нэг юм ханаагүй цадаагүй мэдрэмжтэй. Тэгээд үргэлж юм үүсгэлэн. Тэгжиж хөдөлж шүү дээ. Тэгжиж тэр хөгжил дэвшил гэдэг юм явагдаж байгаа байхгүй тийм. Сүүдийн давтамж энэ кодонд нөлөөснөөр одоо 35 сүүдэр орж ирснээр тий биеийн серотонин ялгаруулалт хязгаарлагдаж байнгын дотоо дүүрэн бос мэдрэмжтэй үлдээдэг. Биеийн гүндэх амар заяа үзэхгүй байгаа мэдрэмжээ эзэслэхийн тулд бид гадаад ертөнц рүү тэмүүлдэг боловч дарах гээд байгаа тэр мэдрэмж нь генийн өсөлтөн байдаг. Энэ өсөлтөн хүний бүх төрлийн сонирхол туршлагыг хөтэлдэг ба үүнд эм мансууруулах бодис, хоол, секс, тавчгандаа серотонин даавар ялгаруулдаг бүхэн. Энэ бүхнээс ахгуулаад бизнес, шашин, шинжлэх ухаан, тэрч байтугай дайн хүртэл багтдаг. Тэгээд бүх төвшөнд энэ одоо өсөлтөнгийн мэдрэмж байгаа. Тэг. Энэ дайн хүртэл өсөлөнгөө дарах гал тэр том улсын өсөлтөн нөгөө жижиг болсон бас цатах гал байж байгаа процесс байгаа байхгүй тийм. Тэгэхээр ерөөсөө нөгөө өсөлөн гэдэг зүйлд бид тэр чигтээ ингээд автаад эндээ хөтлүүлээд явж идэг байна. Гэсэн ч тэр өсөлөнгөө дарахын тулд гадаад ертөнцид юу ч хийсэн тэр нь хангалтгүй байдаг. Уг нь татгашаа татаад аваад шээс тийм. Бидний хувь заяа энэ 35 дахь сүүдрээр дарагдсан учраас бие махбодын химийн тэнцвэрийг гадна талаас арга чарга олоод өөрчлөх боломжгүй. Тэгээд бид нар чинь ингээд гүн амьсгал авахад бид нар сүнсний ухамсар дээр очичдаг шиг одоо серотонин гэдэг процесс гаднаас ингээд бие рүүгээ одоо энэ процесс хийгээд энэ мэдрэмж ингээд дүүргээд их хэсэг хугацаанд ингээд намждаг боловч дахиад үсэж эхэлдэг. Хизээч дааддаггүй буюу байн гаднаас нэгээ нөхөж өөрлөгөө ингээл уугаал тариал тэгээд дүүр юм шиг амьдрын гэж одоо байхгүй байх юм шүү дээ. Юун ч одоо шунал хязгаараа үүдэж байна. Тэгээд чинь биеэр бол энийг хизээч тэнцвэржүүлж чадахгүй учраас энэний цаана байгаад байгаа бүгд цаатхан цаадах дотоод оршгуугаал учрыг нь олж иж энэ их өсөлтөн мэдрэмжээс ангиж ирж нэг амар амгалан болох нь шүү дээ. За 35 дахь сүүдрийн хослох програм нь төвчээргүүдийн 5 дахь сүүдэр ба тэр өсөлтөнтэй хавсран ажиллах замаар хүнийг байгалийн дотоод тэмдэглээс нь холдуулдаг. Төвчээргүүдл үлсгэлэн тэтгдэг бол үлсгэлэн эргээд төвчээргүүдлийг үүсгэдэг. Энэ бол хүн төрлөختнийг сүүдрийн давтамж дотор нь гацааж орхидог нэгэн сонгодог хонгил. Хүн төрлөختний гадаад ертөнцид гаргаж байгаа бүхэл дэвшил, ялангуяа орчин цагт хийж бүтээж байгаа урагштай бүхэн энэ 35 дахь сүүдрээс ихтэй. Хүн гэдэг өсөглөн
санаа нь амардгүй нэгэн төрөл зүйл бөгөөд бид юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй мөртлөө яг одоо хүсэж байна гэдэг. Үргэлж хүсэлтэй гэдэг тийм. Юу хүсэж байгаагаа мэдэхгүй. Энэ дуусахгүй үйлчлэх өсөглөнгийн долгион зөвхөн генетикийн онцлог биш гэдгийг ойлгох нь чухал. Төрөл зүйл даяараа хөрөлөн буурчнаад туулж, эзэлж авах гэж гадагшаад зүтгэдэг. Гарах үр дүн нь ямар байхыг бодож ч үздэггүй. Хүн төрлөختөн яг одоо ийм л байдалтай байна. Та үнэхээр өссөн үедээ эцсийн дараа юу болох бол гэж бодохгүй. Зүгээр л өөрийгөө дүүргэх хүсэлтэй л бүрэн атчихсан байдаг. Тэгэхээр энэ их гений үсгэлэн хизээч тэр үсгэлэнгөө л яаж дарах уу гэдэг одоо маш тийм хүчтэй хүсэл давтна гэхээс илүүтэй энэ үсгэлэн дарсны дараа юу болох бол тэрний дараа яах бол гэж бүгд нь харах ямар ч нүдгүй болгочдөг байна шүү. Харахаараагүй. Үсэн гэдэг чинь айгүй хэцүү мэдрэмжтэй тийм ер нь. Тэр мэдрэмж ажиллаад тийм. Үсгчнэлтэй бас яг заримдаа үсгчин гоё мэдрэмж үсгчин гэдэг нэг байнга ингээл үсгүй явж юу гэмдэ одоо мэдрэмжийг авахгүй удачаар бас үсэх мэдрэмж гоё явах. Тийм нэг үсэх мэдрэмжиндээ нэг донтцсон. Юу гэмдэ нэг одоо нэг ээж болох юм байна. Амьд яваа мэдрэмж гэх юм одоо ингээ байнга одоо жишээлбэл ингэж явах байнга одоо хоолт газар байгаа даа шүү дээ хоол хийж байгаа шүү дээ. Биш нэг юмын үнэртэй ч юм уу хоол хийгээд үлсдэг байхгүй юу? Тэгмээд хаяа яг тийм үсгэлэнгийн мэдрэмж авах чинь бас гоё яваад. Гоё байна. Тэгвэл одоо ингэж шүү дээ 35-ын сүүлдэр өөрөө үлсэлэн тийм. Тэнгүүтээ 5-ын сүүлдэр чинь өөрөө мэдрэмжинд донтчдаг л байхгүй биш үү ер нь ингээ хатчих тийм шүү. Угаасаа донтолч шүү дээ. Мэдрэмж гэдэг чинь өөрөө бидний амьдралын хэм маяг болчиход байгаа учраас баг үлсэхгүй бол гайх жишээтэй болох гэдэг юм шүү. Тэрийг бас хүсээд ш тэр үсэх мэдрэмжийг хэцүү ч гэсэн бас өсгөх хувьд өсөхийг хүсээд ш тэр мэдрэмж нь гоё гэдэг хүн ер нь мэдрэмжинд татаад байгаа байхгүй. Тэгвэл одоо 35-ын тэр сүүдэр буюу өсөглөн байдал нь төвчээргүүдлийн 5 дахь сүүдэртэй нийслэхээр өсөглөн байдал төвчээр боёр нийлдэд ирэхээр зүгээр л хүслээ биелүүлэхийн төлөө нөгөө авч тавьдаг мөр шиг болчихсон юм. Төвчгүй шүү дээ өсөглөн байдлаа төвчгүй юм тийм. Тэгээд төвчээргүүдл өсөглөн тэтгэдэг бол өсөглөн буцаад төвчээргүүдлийг үүсгэдэг. Энэ үед ингээд хоёулаа ингээд хүн тул тэдний ингээд бүр яг тэр тойрогт нь тавхилдаг юм програм болчиход байгаа байхгүй тийм. Бас болохоор би нэг ингэж хангадаг тийм. Тэгээд өсөглөн бол хязгаарч санаа амар байдал авдаг зүйл. Тэгээд бид нэг мэдрэмжинд хүчтэй хатчихаар бид нар бүр тэрнийх учрыг олж иж тайвшрахгүй бол хизээж тэнд амар амгалан байж чадахгүй шүү дээ тийм. Яа тэгэхээр тэр мэдрэмж нь одоо байгаад байгаа юм шүү дээ. Ингээд шахагдсан байлаа гэхээр тэр мэдрэмжиндээ л хатна шүү дээ. Гайхгүй өгдөөд ах хэцүү шүү дээ. Өгдөг чи хэцүү шүү дээ. Гэтэ мэдрэмж бас яг сүйдэ төвшөндөө аль тэжтэй шарах болол явчихж байгаа байхгүй тийм. Одоо өчигдөр бас нөгөө ДЦ амир орж ирсэн шүү дээ тийм. Хүн уган төрөхтөө үргэлж тамаараа турдаг. Тэгээд тамаараа турсан байж ахтаа мэдрэмжинд автчихдаг. Нэг айдаг. Хүчтэй айчдаг. Эхний ээлжин тийм. Тэгээд тэр айдсан мэдрэмж өөрийн амир хүчтэй авталчдаг. Тэгээд сүнс найз болгоны хувьчрыг олохыг хүсэж идэг учраас түүндээ төвлөрүүлдэг давхар. Тамаасаа тэр айдагаа энэ учир шалтгааныг олж тавихгүй бол тамаараа байж чадахгүй болчихж байгаа учраас өөр ирэхгүй түнээр төвлөрүүлчихдэг тийм. За тэгээд ажил яг одоо жишээ нь бүдэрч унаад өгдөө шалбалцсан гэж боддог. Дахиад хүн нөгөөдөө ухаарч ойлгохгүй. Дахин нөгөөдөө дээр бүдрээл дахин өгдөө шалбалаад сүултээ нөгөөд ингээ бүр ингээд одоо улаан нэлэг болоод тий яс усна гараад бүр өвдөд ихээ агшин сүултээ баг бүдэрхээс ч айж эхлэв.
өдөрчхөө гэж санаа зовндог болоод дахиж тэр нэг бүдрээд байгаа юм руугаа төхөхийг ч хүсгээ болоод тэрүүгээр шууд ингээ өөргөө хязгаарлаад эхэлчихэж байгаа. Гэтэл тий амьдрал дээр ингээ маш олон зүйлээс айх шаардлага бидний энэ сүлийн татамжинд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр чи хүн ингээд маш олон зүйл дээр өвдөж эхэлж байгаа. Айдсын өвдөлт мэдрэмжүүд нь. Тэгээ зүгээр л одоо ингээд эрүүл сарвал бид нар ингээ арьс маань ингээ бидний биеийг бүтэлд нь хамгаалаад бид нар ингээ одоо яг юм өвдөлттэй зүгээр арьсны гадаргуугаараа зүр өвдсөн мэдрэмж аваагүй байхдаа бидний бие ямар байдаг шиг. Гэтэл ингээ одоо цусчих ч юм уу тий түлчих ч юм уу. Би жоохон хурууны үзүр төдийг л тийм мэдрэмж авчихад бүх анхаарал зөвхөн тэрнээр төвлөж эхэлж байгаа шүү. Хурууны өвдөлтөн дээр. Цусэл түлэгдэлтийн дээр харсах мэдрэмжүүд дээр тий. Яг тэрнтэй адилхан ингээл нэг юм айц түүнээсээ үүссэн дахин өвдсөн мэдрэмжүүд шарах энэ болгон чинь ингээд биднийг өөрөө ирэхгүй хүн автуулаад тэгээ биднийг шууд жижигхэн болгочоод жижиг дээр бүр дахиж өвдөхгүй тул тэрэн дотроо орших бүр жижиг болгочоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ мэдрэмжүүдийг айцсан мэдрэмж буюу айцаас авсан айх мэдрэмжүүдээс бид нар бүрэн ангижирч иж шууд том руугаа шилжих бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр өрөөсөө бид өөрөө өөрсдийгөө ангааж буцаад яг хүүхчгээ тий анхтаж төрсөн шигэ болохгүй. Тэр ятга зөвөр дэлхий дээр маш олон төрлийн авалт хийхдээ маш олон удаа доод татамжийн сүрэг чимнэргэнд автаад тэнд айц татчаа шүү дээ. Бүр сүнсний өөрийн айц гэж юм бий болцсон байдаг. Тэ магадгүй дэлхий дээр нэг 1000 удаа төрөхөд тэрний нэг 900-ын доод түвшинд төрөл авалт хийчлээ гэж байна. Тэгвэл тэр сүнс доод хэмжээсийн одоо айц ангаа шалах хэрэгтэй учраас түүнийгээ даван тулж иж сүнсний тэр дээд ухамсар мэдрэмжүүд чөлөөлөгдөж сүнс өөрөө анхтаж нөгөө гоё том ухамсар том мэдрэмж том ухамсар буюу цэвэр байдлаар харших боломжтой болчих. Бид хэдийгээр ингэж жижиг бидэрээ байгаа ч гэсэн том бие рүүгээ ороход том болчлоо гэж бодож байгаа ч гэсэн сүнс маань өөрөө маш их айцтай алдаатай байх юм бол шахтай байх юм бол тэрийг нь л их засах хэрэг гарч иж тэр засаж иж дээшээ одоо цэвэр ухамсар мэдрэмжийн тэр мэдээлэлд орж ирэх юм шүү. Тэг. За тэгэхээр энэ өсөлн гэдэг зүйл чинь магадгүй биднийг энэ айдас энэ шарх болгоныг ангаагач гэдэг давхар дохиог бидэнд насан турш маань өгч идэг. Тэнгүүд за одоо жишээ нь би энэ амьдралдаа нэг 10 том айдастай 10 том шархтай тэрийг шахаснаач мэдхгүй айснаач мэдхгүй ухамсаргүйгээр нөгөөдөл нь миний амьдралыг бүр нууцаар ингээд удирдах төвшөнд хүрсэн тий. Зөвхөн энэ айц дотроо би ангаагдах хэрэгтэй тойрогтой энэ айцын тойрогтой ирэлдэж байгаа гэж бодъё. Миний амьдрал тохиолж байгаа бүх юм энэ 10 одоо айцыг ангаах засахтай холбоотойгоор ирэлдэж орж ирнэ гэсэн үг. Жишээ нь одоо маш шодрог тэгээ бүх юмыг байгаагаар нь илчлэх за тийм сүнс солиож бодоход тэр ингээд нэг одоо хин нэг хайртай хүний хамгаалаад худлын арга шаардлага гараад тий хоёр талд ингээд худал ярьж тэнцвэржүүлэх гээд тийм замыг сонгоцсон бол тэр шудраг гэдэг одоо замдал нь одоо айц дагда тий шударгаар байвал хайртай хүний алт чинь шудраг биш байх юм бол би хайртай одоо аав ээжийг ч юм ингээ хооронд нь эвлэрүүлээд аавтай ээжтэйгээ орших гээд байна. Гэт өөрийнхөө одоо энэ шудраг байдлаа одоо нууч дараад шудраг байхаас айж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр бүх хоёр талд ингээ ажиллаж тэнцвэржүүлээд тэр хоёрыг аргалаад арга заагаад энэ амьдралд нь ингээд нэг салахчихгүйхан шиг амьдрий гэдэг сонголт хийсэн тохиолдолд энэ нэг том айц болчихж байгаа.
Гих жишээтэй ингээд зөв бидний нэг бага насндаа санаандгүй авцсан айдас бидний амьдралдээ ингээд насан туршид маань нөлөөлөл болж орж иж байгаа. За тэгэхээр энэ үлсгэлэн гэдэг зүйл эхлээд бидний бас найзтай маань холбоотой зүйл дээр маш их төвлөрүүлж амьдрал дээр бидийг бас үлсгдэг. Айцаа даван туулахын тулд бидний амьдралыг чиглүүлдэг. За тэрийг даван туулаад эхлэхээр дотгошоо орчиж байгаа хгүй өөрөө шгүй. Ягвал та шархаа хамгаалаа. Тэгвэл одоо таны шархаа хамгаалсан учраас таны бусад бүхэл мэдрэмж сэтгэлгээнүүд чөлөөлөж байна л гэсэн үг байхгүй тий. За 35 дахь өдрийн хорон байдлыг төр зургийн сэтгэл ханамж бүрээс ажиглаж болно. Сэтгэл ханах мэдрэмж төрсөн даруйдал ахаад аажмар хоос оргиж эхэлж байгаа нь мэдрэгддэг. Ингээд энэ маягаараа эргээд байдаг хэрэг. Чухам яг энэ үзэгдэлээр л бидний гаргадаг алдаа бол нэг бол дүүрэх мэдрэмж төрөхөд нөлөөсөн гадаад хүчин зүйл давтаад догтлын тарихт орчихдог. Үгүй бол өсвөлнг маань дааж чадаагүй гадаад хүчин зүйл ихэнхдээ нэг хүнд тий буруу бөгөөд өөр ямар нэг зүйл өөр хин нэгний ардаас явдаг. Ингэж сэтгэлээр унаж готраад эргээд буруутгалд ордог энгийн торгос болж хүний сүнс жинхэнэ амар амгаланг олж чаддаггүй. За тэгэхээр өсвөлнгийн сүудэр бол маш хорон. Тэр уг нь ухтаа бол бидний татварсан татж байгаа. Тэр гадагшаа чиглээд ирэхээр хаагаад байгаа тэр нэг өсвөлнгөө дарах гээд байгаа тэр нэг хүсэл мэдрэмжээ биелүүлчингүүтээ төр зөв нэг хүсэл нь бийсэн нэг энерги авдаг тий. Жохон дүүрээд ханаад. Тэгэл удаачгүй тэр мэдрэмж дахиад алга болно. Чин бүр дотоодоос өлсөж байгаа учраас тий. Тэгэл дараачих нь хайж эхэлдэг. Энийг их хорон гэж хэлж штэ тий. Тэгээд бидний байн гаднаас нэг юм хайлгаар байн гадшаа хөгжил төвшлийн өгшөө хөгжижүүл өгшөө дэвжижүүл энэ бүх юм хандах гээд байгаа юм шиг мөнхийн тийм нэг тойрог давтуулаад тэгээд энэ тойрогт ингээ явж хахт нь тий энэ хүсэл мэдрэмжээ ингээд багаар ингээд нэг хэсэг хугацаанд дүүргээд байгаа тэр зүйл нь яг юу вэ? Тэрэндээ донтож эхэлдэг гэж. Жишээ нь одоо таних тий. Яг одоо ингээд нэг ангайдаг мэдрэмжүүдийг таних татснаа төр зур ингээд нэг дүүргээд нэг кайф авч ааштай тий. Тэгэл тэрхүү агшинд нэг дүүрээд тэгэл удахгүй хоос орчих. Тэгэл өсөж нөгөө шархан жангаагдах гэж өсөөл сүнсэнч татварсан дуудаал тий. Тэгээ тэрийг ойлгохгүй ахаал гадагшаа хараад тэгэл дахиад тамхи татах хэрэгтэй болдог. Гих мэдчлэн яг энэ тамхи арих масруулах бодис энэ тий чихэр шигтаад одоо юу гэдгийг энэ бүх юм чинь бидний амьдралд ингээд донтол байдлаар орж ирж бид тэр өөрсдөө нэг төрхөн зур ингээд дүүргэж ангаагаад яваад ах нь ш. Ангаач ах нэг ингээд хуураад тий. Тэнгүүтээ энэ үлсгэлэнг маань дарж чадаагүй хин нэгэн ямар нэгэн зүйлийг үргэлж буруутгачдаг. Өөрөөсөө хайраар үлссэн хүмүүс дандаа чи надад хайраа өгсөнгөө, чи намайг хайрлсангөө тий. Чи юм байгаалгаар би юм байна гэдэг нэг юм буруутгалууд орж ирж штэ. Өөрөөгөө дүүрэн байгаагүй бүх шалтгааныг гаднаас хайгаад эхлэхээр хин нэгнийг буруутгаад эхлэх нь. Тэг ингээ буруутгаад эхлэхээр тий өөрийнх нь нөгөө одоо үндсэн мөн чанараа эргээд ингээ харж чадахгүй гадагшаа хараад эхлэхээр насан туршдаа буруутгал дундл амьдрах болж шин. Хин нэгнийг өөрөө буруутгах нь бусад хүмүүс өөрийг бас буруутгах нь. Учир нь чи буруутгаж байгаа учраас бусдаас буруутгал аавна. Ингээд энэ насан турш шинэ тийм зовлонгийн зоригт тий. Эргэлдэж эхлэх нэ. Тэгээ ингээд сэтгэлээр унж готраад эргээд буруутгалд ордог энгийн дэргээс олж
хүний сүнс жинхэнэ амар амгалан гэж олж чадахгүй. Хүний сүнс яаж амар амгалан болох юм? Сүнс өөрийгөө ангаагаад сүнс яг ухамсараараа одоо байгаа хэмжээсээс илүү тэлж явах үед сүнсний төсөл нь биелж сүнсний үүсгэл нь дарагдаж амар амгалан болж байгаа. Тэгвэл одоо сүнсний сэлт хийж байгаа хүмүүс сүнсээ өөрөө өөрийг засаж дуустал бас л үлсөөл байх нь тийм үү? Тэгээд нэг дүүрээд эхлэхээр нь нэг санаа намраад дээш авах мэдрэмж рүү орж ирэх юм шүү дээ. За дээр ярьсан хорон хандлага нь танд дүүрэх мэдрэмж өгч байгаа зүйл нь эд зүйл юм эсвэл хэн нэгэн хүн юм байна гэж бодсноор эхэлдэг. Өөрийг нь дүүргэдэг зүйлийг эд зүйл хүнээс хажигснээр тэр зүйлдээ донтчихвол тэр тал чинь өсөж дэвчгээ болох тул өөрийнхөө тухайн ашгийг өгөө хийж байгаа гэсэн үг. Хэрвээ сэтгэл дундуур байгаа нь хэн нэгнээс ямар нэг зүйлээс болж байна гэж буруутгаж байгаа бол тухайн зүйлээ буюу тэр нэг хүнийг, шашныг, мансуурлах процесыг үгэн хийхийг хүснэ. Бидний орчин үеийн соёл иргэншил сайн муугийн хамт хүний уураг дахиндах зүгээр нэг химийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй гэхээр гайхна. Амьдрал тохиолдох юм бүхэн шалтгаантай байдаг. Биеийн серотонины хэмжээ буурснаас болж хүн сэтгэл готрол ямарваа нэг зүйл хит хүсэмжлэх мэдрэмжүүд төрдөг болохыг орчин үеийн шинжлэх ухаан олж тогтоосон. Хачирхалтай эрдэмтдийн тогтоосон энгийн серотонин түвшин гэж байгаа хэмжээ нь ухтаа сүүдрийн татамжийн хэмжээ тул үнэн дээр хүн бүхэн серотонины дутагдaltaй амьдраад байгааг шинжлэх ухаан олж хараагүй л байна. Одоо нэг шинжлэх ухааны нэг серотонины түвшин гэдэг нэг стандарт болсон түвшин байх хэрэгтэй нь шүү дээ. Тэрэндээ хүн ингээд яг хүний бид тэр серотонин ялгаж байл хүн одоо яг ингээд нэг хүсэл мэдрэмжтэй энэ ингээд тэнцвэртэй сэтгэл готролд орохгүй ингээд байж гинэ гэдэг. Гэтэл хүндрэлтөө өөрөө тэр чигтээ сүүдрийн татамжинд байгаа учраас энэ бол одоо тэр хүмүүсийн стандарт гэж байгаа нь яг ингээд бүр сүүдэр бэлэг CD гэдэг энэ гурван татамжаар харуул тэр бүр дутагдaltaйгийн дээдийн дутагдaltaй байгаад байгаа хэрэг. Тэрийг бүр өшөө дүүргэх хэрэгтэй байх нь шүү дээ, тийм. Миний биеийн серотонин бага хэмжээнээс бүр маш өндөр байх хэрэгтэй гэсэн үг байна. Стандартын хэмжээс. Одоо энэ орчин үеийн соёл иргэншил сайн муугийн хамт тэр хоёр талаар бүхний хэмжигдэлтэй энэ соёл иргэншил нь хүний зөвхөн одоо уурах тархиндах нэг химийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй буюу серотонин хэмжээнээс үүдэлтэй. Биеийнхээ серотониныг нэмэгдүүлэхийн тулд гадаад орчиндөө хүний идэг бүхэл орлого 35 дахь сүүдрээс ирдэг нь хамгийн том асуудал. Тухайлбал та серотонины хэмжээг нэмэгдүүлэхийн тулд эм тан хэрэглэдэг бол хормон зуур дээд татамж ямар байдгийг биеэрээ мэдэрнэ. Одоо нэг хар тамхи хэрэглэдэг хүмүүс нэг хөөлийн төвшөнд ороод яг одоо дээд сэтгэл хөдлөлөө мэдэрчээл бууж ирдэг шүү дээ, тийм. Тэр юу ч яг нэг төрөлт орвол манраар мансуурдаг шүү дээ. Нэг тийм л мэдрэмж шүү дээ. Тиймэрхүү. Гэвч энэ мэдрэмжээс болоод таны өсөлтөн мэдрэмж улам нэмэгдэх тул энэ нэргээд зүсэн зүйлийн өөр асуудлуудыг үүсгэж байна. Тэгвэл нэг удаа тэр гой хөрлийн одоо сүнснийхаа дээр татамжийн мэдрэмжийг авчвал дахиад тэрийг мэдрэх бүр амар өсөлтөнд орчиж байгаа зү. Тэгэхээр одоо яг ингээд нэг сүнслэг оршихууруугаа ингээд нэг нэтрээд нэг дээд ухамсар мэдрэмжээ нэг авсан хүн яг хийжээж энгийнээр амьдарч чадхаа болчихдог. Ой сүнслэг байдал одоо донтхон нь шүү дээ. Тийм, донтдог шүү дээ.
Хүн угаасаа л ингээд нөгөө донтол бүх юмд донтолт татамжаар ингээд амьдралынхаа нэг соёл иргэншил бүтцэн байгаа хнаа шүү дээ. Тийм аа тийм. Байнга давтагддаг тэр зүйл хөвшил босноор тэнд нэг юм ихтгэл өөрнөл үйл явц бүтээл бий болоод тэр нь ингээд нэг одоо нэг нийгмүүд тий эсвэл одоо соёл иргэншлүүд улс зэрэг бүтээж байгаа зү. За 35 дахь генийн түлхүүрээс үүдэлтэй химийн тэнцвэр доголдож байгаагийн ганц гаргалгаар сүүдрийн татамжийг тэр чигт нь орхиод гарах. За одоо энэ их серотонины багасалт энэ өсөглөн байдлыг яаж даван туулах юм бэ гэхээр сүүдрийн татамжийг тий буюу энэ доод татамжийг тэр чигт нь орхиод гарах гэж байгаа. Тасгуурын Сонсё тий. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр химийн зөвлөлдөөнтэй байдлаа эхлээд ойлгосныхаа дараа түүнтэй эд дэс бүхнээрээ нүүр тулах хэрэгтэй. Асуудлыг ажиглан таньснаар сая сүүдрийн татамжийн хүлээсийг тайлах боломжтой. Мах цусандаа байгаа энэ өсөглөндөө гүн гүнзгий нэвтэрч байж л түүнд дилдээд байгаа хүчийг тасалж чадна. Энэ асуудлаас өөрийгөө холдуулж болиулж чадахгүй учраас асуудлын яг гүн рүү шомбох хэрэгтэй. Үүний дүнд элдв зүйлээр дүүргэх эсвэл бүр хязгаарлахын аль нь ч асуудлыг дийлэхгүй юм байна гэдгийг ухаарна. Хүмүүн чанар өсөлтөнтэйгөө нүүр тулснаар түүнээс ямар ихээр хамааралтай амьдралгаа олж харах болно. Тэр таны юу хийж, яаж байхыг тань хэрхэн анзаарагдамгүйгээр удирддгийг та олж харна. За өөрөөр хэлбэл энэ бүх донтолтууд бүх энэ гадагшаа хүсэж тэмүүлж байгаа хүсэл мэдрэмжээ дарах гээд байгаа энэ одоо мэдрэмжүүд хүний амьдралыг тэр чигт нь удирдах. Тэгээ найзсуудаар удирдуулахаар ямар ингээд тойрогт эргэлдэж тий хэрхэн амьдрах нь ингээд бүх тодорхойлоод эхлэхээр энийг ингээд гүн ухаарад тэгээ энэ үсгэлэн яг ханаас гад байна. Тэгээ дотоод бас тий тэрлэгөө гүн гүнзгий шомбож орсноор энэ бүх одоо гадаад ертөнцийн энэ донтолтуудаас бүрэн ангижраад яг өөрийн дотоод руугаа асуудлын гүн шалтгаанаа хайж тэр үсгэлэн мэдрэмжийг дарах гэж шомбох нь шүү дээ. Ингэж чадах юм бол одоо бидний сүүдрийн татамжинд заваад байгаа энэ бүх мэдрэмжээсээ асарч болох юм аа. Гаргалгаа нь. Тэнгүүдээ сүнс рүү аваад сүнсний алдаа засах хэрэгтэй болдог шүү дээ. Сүнсний айдас. За тэрийг ингээд дарахын тулд сүнснийхаа тэр уг учир шалтгаан басан тэр бүх айдастайгаа нүүр тулах хэрэгтэй бол. Тэгээд тэрнтэйгээ нүүр тулаад явахын тулд сүнснийхаа ухамсар мэдрэмжийг ашиглаж сурах хэрэгтэй болно. Тэгээд ингээд шууд одоо 35-ны энэ бэлэг ертөнц рүү орох сэлэлцэж байгаа. Энэ 35 гэдэг генийн түлхүүр чинь яг одоо энэ юун дотроо 64 генийн түлхүүр дотроо яг 22-ын дараачихтай ингээд 100 заалгаж орж ирдэг. Хоёулаа бие биенээ дэмждэг түргэн сэрэлт аргууд байхгүй. Тэгвэл хүний амьдрал бол тэр чигтээ сүнсний өсөлтөнгөөс удирдуулаа явдаг юм бол ягаад тэр бүх энэ амьдралын очир шалтгааныг үүсгэж байгаа тэрлэг очиж болохгүй гэж санаах нь шүү дээ. Yes. Ийм л хийм шинж чанарын өрхөнд байгаагаа харсан цагт эрх чөлөөний шин мэдрэмж таны дотор үндийн. Эрчим энерги гадагш урсгахаа болоод дотоод руугаа залуурдаж эхэлнэ. Яг энэ үед өсрөнгүүд твшил тохиодог. Таны хүртгүйд дотоод шилжилт явагдаж 35 дахь бэлэг таныг цоо шин хүртгүүрөө сэрэнэ. Гадагшаа урсгаад байгаа тэр их эрчим энерги зүгээр л өөрхөн дотоошоо урсгаал дотоод руугаа залуурдаал эхэлж штэ тий. Тэр одоо бид нар ч гэсэн ингээд сэрэлт хийчихэл
амьдралын нэг нөгөө хүний дандсан нэг давтамжнаасаа бид ерөөсөө гарч чадахгүй. Бас нэг сүнснийхэн алдаанаас үүдэлтэй энэ амьдралд одоо дуудагдаж орж ирсэн айцуудынхаа учрыг ч олж чадахгүй. Нүг жижиг бидэрээ байгаа болохоор. Тэгээд нөгөө нэг бол төлөө авч томроод нэг бол төлгөө бууруулж жижигрээл тий. Ингээд нэг жижиг том биеийн хооронд л ингээд зогсоо зайгүй нэг шилжээд том бие рүү орохоор нэг тогон залгах юм шиг. Уцаар яаж амжиг холбогчоод тий. Бусад үедээ шууд жижиг бидэрээ унаал нөгөө хүний татамжаараа сэтгэл тэр том сүнсний ухамсар мэдрэмжээ нээчээд тэрийг ашиглаж чадахгүй байгаа шүү дээ. Одоо зөндөө олон яг ялангуяа бод эзнээ дамжиж байгаа юмсаа юм болсон. Тий. Тэгэхээр одоо яг юу гэхээр энэ байдалтайгаа одоо нүр тулах цаг болсон. Тэг үнэхээр хурдан шилжиж чадвал одоо энэ 30 лагуудыг түлхүүрийг л их сайн ойлгочвол тий энд бас боломж байгаа. За тэгвэл одоо өөрөөр хэлбэл тэр үүсгэлэн байдлаар дараад ихэхээр яадаг юм? Одоо өөрийн дотоос тий байнга хүсэл тэмүүлэл өдөөж байгаа тэр үүсгэлэн байдал хүсэл тэмүүлэл болгоно учрыг нь олохгүй шууд дараа тий ихээр уутгартай болчихдог. Амьдрал маш уутгартай болно тий. За 30 давдах сүдийг даж хорсон хуулбар нь уутгар болдог. Гүн гүнзгий үүсгэлэн ухамсаргүйрөө буцааж дараад байхад ийм байдал үүсдэг. Ухамсаргүйгээр дараад эхлэхээр тийм. Ийм хүмүүс өсвөлөндөө удирдуулбал амьдрал нь юу болох вэ гэхээс айсандаа ямагт ил гаргалгүй дарахыг оролддог. Одоо нэг шин зүйлс өөрхөн дотоос байн шинэ хүсэл мөрөдөл төрн тийм. Тэгээ тэрийг ингээд хөөгд яваад хахаар амьдрал нь ингээд ямж тогтворгүй болчдөг. Тэгээ доктортай бас нэг угаасаа хүний өөрийн хүсэл амар амгалан байхыг хичээдэг шүү дээ тийм. Эрсдэлгүй. Тэр хүнсний татадас гарч байгаа амар амгалангийн төлөө тэмүүлэх мэдрэмж авахгүй юу? Тэр ингээ хүний жижиг бидрээр ирэхээр зүгээр найз салаа орчдөг. Амар амгалангаа алдчих хэвчээ тий. Яг нэг амьдрал ингээ сайхан тогтоод ирэхэд дахиад дотроос нэг сонин тэмээч эрсдэл хийсэн хүсэл төрөөд тэрийг ингээ барьж аваад амьдралаас үүдгч үтээч гэдэг юм уу? Тэг гэр бүлээ буснуулчих үтээч гэдэг юм уу? Юу гэдэг юм? Тийм айцтай автаад тэр хүслүүдэд дарж эхлэх гэж байгаа. Тэр гүн гүнзгий уутгарын мэдрэмжийг бий болгох ба өсвөлэн мэдрэмж байн цохолцож ирээд аль нэг чиглэлд хөдлөх гин. Ийм хүмүүс тийм уутгартай байгаа хэрнээ түүнийгээ өөрсдөө ч мэдэхгүй байх нь бий. Генийн шалтгаантай хүчийг хориглон тогтооход хүнээс асар их тамхи хийхээ шаарддаг. Ийм дантаас болж хүний эрч хүч амьдралаас авах таашаал асар дороочдөг. Нүүрний гал, нүдний цав буурна, амьдрал нь адал явдалгүй хоосон болдог. Тэгж өөрөөр хэлбэл сүнсний дотоодоос зөрөө өгж байгаа үсгэлэн гадагшаа харсан дээр одоо татамжин дээрээ дарчингуй. Ямар ч одоо амьдрах хүсэлгүй тийм гал цаггүй болчих юм шүү дээ. Сүнслэг амьд гадаа үсгэлэн байхад бол тэр ингээд байж хахад юм хийгээд яваад нь шүү дээ. Ингээд утга учиртай тэр үсгэлэнгийн ханаас яваад тэр хүчээр дарчаад дотгошоогоо орохгүйгээр гаднаа ингээд дараад үлдээчихээр нэг хүсэл мөрөөдөлж баг. Сүнс өөрөө унтарч ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Бид жижиг бэгээрээ сүнсээ унтарч ийн гэсэн үг. Айсан талаа тийм. Таадл явуулгаа хоосон. Гэтэ энийг хүмүүс өөрөө мэддэггүй ч. Тийм. Айснасаа болоо тэ өвдгөөс шанлахаас айгаад энийг дарчаад дарснаа ч мэдхгүй. Тийм дарснаа ч мэдхгүй. Хүмүүс өөрөө айснаа ч мэдхгүй явж байгаа юм чинь. Тийм, айц гэдгийг ч ойлгохгүй явж байгаа юм чинь. Тийм амар авталттай. Яг ингээд нэг хүмүүс орж ирэхээр угаасаа цаанаас айдаг тийм. Ингээд сүнсээ замлаар ингээд зөв утга учраа олоо яваагүй хүмүүс болохоор ингээд бүр ингээд унтарсан байдаг шүү. Тийм бүр хоосон тийм. Бүр ингээд хонгош траад бүр ингээд зомби болсон мэт зүгээр л нэг. За тэгвэл одоо сүрэлцүүд ирэхээр яадаг юм? Улаарсан болчтой. Өсвөлөнгөө одоо ингээд гадагш нь цацаж эхлэх юм шүү дээ. Өсвөлэн мэдрэмжээ дарах гад өсвөлэн дотроос нь тэр жаа мэдрэмж алганаа барьж аваад тэрийн хүслийг ингээд биелүүлэх гэдэг ихээр
Одоо тэрэндээ бүр хит тулаарай. 35 дахь сүүдрийн сүүлзэгц чанар нь уудах завгүй чанар. Уудах хэрэггүйгээр хүслээ биелүүлэх гэсэн үг шүү дээ. Ийм хүмүүс амьдрал нь хоосон болчихгүй гэж айсандаа янз бүрийн зүйлээр дүүргэж байдаг. Тэд үсгэлэнгөө дарах ямар нэг зүйлийг байн гаднаас хайж хүсэлтэд хөтлөгдөн цэцэг дамжин нисэх мэт эзэмдүүлсэн байдаг. Ийм хүмүүс өөрийнхөө нөхцөл байдалд хүмүүсийг буруутгагчд болох нь элбэг ба доктортой харилцаа тогтооход тэдэнд тун хэцүү байдаг. Амьдралдаа маш их олон зүйлийг туршиж үздэгч тэднийг өөр хооронд нь уялдуулж өвдөж чаддаггүй. Бас тэр олон туршсан зүйлсээсээ сургамж, мэрэгэн ухааныг олж чадахгүй, үргэлж хүсэн хүлээж байсан зүйлдээ л зовносоор байдаг. Улаарсан чанар өнгөрснөөсөө зүхтаж, мөрөөдлийг нь биелүүлэх төгс газар, төгс хүн, нөхцөл байдлыг олох дэсгэлгүй хүсэлт автдаг. Тийм зүйлсийг хүсээд байдаг болохоор жинхэнэ алтыг нь анзааралгүй өнгөрөөчдөг. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө алдаа тэг өнгөрсний амьдралынхаа одоо айцтайгаа нүүр тулахгүйгээр тий. Тэг өгдөд байгаа шалтгаан тулахгүйгээр бүх юмыг гаднаас л хайгаал тэрэндээ санаа зовнил үүсгээл тэгэл тэрийгэ мэдрэхгүй тул ирээдүгээс сайн сайхан болчих бүх юмыг хайгаал бүгдийг ардаж үзээл ингээд солиод яваад шүү дээ. Тэгээд тэрийг хооронд нэмэргүй гадна тушиж үзээд нэмэргүй болохоор ахаад өөр өмрөө ороо мэдрэмжээл өөр мэдрэмжээр дарах гал ингээд яваа. Тийм мэдрэмжээл нэг хайгаа тийм. Өөрийгөө ингээд нэг хураад яваад юм. Бид тэр олон хийгээд байгаа юм ямар ч урьдаа албаг. Тэгээд тэр нь ямар ч доктортой харилцаа байхгүй тийм. Үргэлж нэг юм өсчээд явна гэсэн үг шүү дээ. Яг жинхэнэ дотоод юунаас ер нь бол өөрөөсөө яг цухтаалаа гэсэн үг тийм. Өөрийгөө нэг сатааруулаад шүү дээ. Нэг юмар өөр нэг юм яг гүн шалтгаанаа руугаа орохгүйгээр зүгээр л өөрийгөө хуураад нөхөөхөд ингээд нэг саатуулаад тоглож. Тийм саатуулаад. Хүүхэд ингэж авах. Тэгээд нөгөө нэг толомноосоо удаад тэргүү дахиад өөр юм руу орж саатуулж байгаа. Тийм тэгээд хаж ил гэрээр дөрөнд толом болсон мэдэг шиг тийм. Сүүлдээ нөгөө их юм яхаач мэдэх ойлоод. Тэгээд бөөнд нь булч хаяал ухаанд өвч зайчлаад дахиад нөгөөт нь гэрээр нь дурчдаг тийм. Энэ нэг ийм амьдралаар. За тэгэхээр энэ үсгэлийн мэдрэмжийг хизээч гаднаас төрөхгүй нэ гэдгээл их сайн ойлгох хэрэгтэй юм шүү дээ. Зоригтой дотоод руугаа гүн гүнзгий нэвтрээ их өсвөрлөн гэсэн. За тэгвэл 35 дахь бэлэг адал явдал. За тэгвэл одоо энэ үсгэлэнгөө дотоод руугаа орсон учир шалтгаанаа хайсан хүмүүс тий дотоод орон зай буюу одоо энэ адал явдал руугаа гүн гүнзгий орно. Яг нэг сүнслэг дотоод оршихур ороход тэнд бүр дуусч гэх адал явдал байгаа даа шүү дээ. Тий тэрлүүгөө орж байна гэсэн. За дотоод орон зай буюу сүүлийн хил хязгаар. Үсгэлэнгийн саадыг нэвтлэн гэдэг зүрх сэтгэлийг нэвтлэх явдал билээ. Бэлгийн татамжийн үндсэн таних тэмдэг бол хайр. Хайр бол 35 дахь сүүдрийн үсгэлэнг дааж чадах цор ганц хүч. Одоо хайраар үсгэлэн байдлыг дарж чаддаг. Яг бол айц гэдэг зүйлтэйгээ яг зөрөгтэй нүүр тулчаад тэр айгаад байгаа зүйлийнхээ учрыг олцохоор айхаа болоод эхлэхээр өөрийн ирэхгүй одоо нөө сүнснийхэн дээд татамжийн хайрын эрчимд ороод ирж байгаа. Яа одоо ингээд бид нар ингээд нэг үргэлж нэг хүнээс одоо зүрх сэтгэлээ дутуу байгаа даа зү. Хайраар дутуу. Үргэлж хайрыг хайгаастай тий. Хайраар үлссэн. Тэгээд хайраар үлссэн энэ юм чинь яг хайраар дүүрэхгүй бол одоо өөр дүүргэх хүч байхгүй болчихно. Тэгвэл одоо энэ 35-ын бэлэг буюу хайрын татамж
Тэ зүрх сэтгэлийг нэвтлэн гадагшаа ингэж цацаж эхэлдэг гэж байгаа юм. Төгшөөгөө орцсон тий. Тэгээ айц таанууд тулгаад хайр нь одоо айц гэж өөрөө зүрхэнд хурцсан л айцуд байгаа зү. Тэр ингээ баг багаар ангагдаад чөлөөлөгдөд тэгэхээр тэр дотроос юу гарч ирэх хайр л гарч ирж байгаа зү. Хайраас болж серотонин ялгаруулалт нэмэгдэж тархинд химийн тэнцвэр тогтноо. За над серотонин чи яг одоо байх ёстой хэмжээнд ялгаж эхлэхээр тархинд тэнцвэр тогтоод бүх зүйл нь ингээд үүсгэлэн одоо байдал ханалт орж ирэх юм шүү. Зөвхөн хайраар дамжуулан 35 дахь сүудэд хадгалагдаж байсан эрчим энерги дэлхийд даяар хий хоосон өргөдгийн оронд хүний оршихуурууд чөлөөлөгдөнө. Ийм их энергийн шингээлтийн нөлөөгөөр хүний дотоод оршихуйч гадаад оршихуйн нэгэн адил хувьсан өөрчлөгдөх боломжтой болно. Хүмүүний заяаны хувьд дэвшил гэдэг нь ухамсарын хувьсгал өөрчлөлт ба оюуны ухамсарын дараагийн алхам бол зүрх сэтгэлийн ухамсар үлээ. Тэгэхээр энэ дээр юм чинь шүү дээ. Одоо сүүлийн татамжинд бол өсгөлэн ургаж гадагшаа цэцэгдээд ингээд сүнсний эрчимж гадагшаа цэцэгдээд хүний эрчим нэрж гадагшаа цэцэгдээд ингээд бүх юм хий дэмий цэцэгдчихсэн юм уу? Тэгвэл одоо яг энэ хайр ингээд зүрх сэтгэлээр дүүрээд ороод ирэхээр энэ бүх нөгөө хүч зөвхөн одоо өөрхөн дотоод орших нь ингээд шингээгдэж орж ирнэ. Гадагшаа цэцэгдэхаа болоод өөрлөгөө одоо бүх энэ эрчим энергийн одоо зарцуулалтаа өөрхөн дотоод оршихуурыг зарцуулж эхэлнэ гэсэн үг байна. Тэ? За ингээд дотоод оршихуурыг зарцуулаад эхлэхээр одоо бүх анхаарал гадагшаа дэвшил байсан бол дотоод руугаа эргүүлчихээр дотоод өсөлт хөгжил дэвшил сүнсэнд явагдаж эхэлнэ. Сүнс хөгжиж дэвшиж эхэлнэ гэсэн үг байна. Тэ? Сүнсний алтай дээр цэцэгдээд. Тэгээ сүнслэг энэ хөгжил дэвшлийн үр дүнд юу болох вэ? Одоо хүний энэ зүрх сэтгэл гэдэг энэ зүйл чинь одоо маш их гой цэвэр ухамсараар дүүрээ. Тэгээ нэг юм одоо бидний хүсэж байдаг тэр нэгүүлсэнгөө нинжин хайрууд хүнээс өөрсөрсөн гараад ямар ч хүнээс ингээд нэхэлгүй хайрууд гарч эхэлдэг байна шүү. Чин сүнс ангагдчихлаа. Хөгжил дэвшилчлээ тий. Тэгэхээр сүнсний хөгжил дэвшил гэдэг бол дээд татамжийн гэрэл гэгээлэг тэр одоо төлөврөөгөл дөхөж яваа хэрэг штэ. Тэгэхээр тэр хүнээс тэртээ тэргүү тий маш их тийм гоё бусдыг чөлөөлөх төвцөх хэмжээний бусад өгөх хайр ялгаж эхэлдэг байна ш тэр хүнээс. Урд нь л айцлал цацарч ил штэ тий. За зүрх сэтгэл гэдгийн цаана үнэндээ наран сүлжээнээс үндэстэй цогц мэдрэлийн заглаг хэлж байгаа юм. Наран сүлжээний дээд үйл ажиллагаагаар дамжуулан бид жинхэнэ хайрыг хүтдэг. Хайр гэдэг нь хэн нэгэн тустай хүний тухай огт биш. Энэ бол буй бүхний суурь бөгөөд бүхнийг холбогч билээ. Наран сүлжээ генетикийн ажиллагааныхаа дээд горин дээр шилжихэд хайр биднийг дотроо агуулдаг бодит байдал болж хувирдаг. Хайр биднийг дотроо агуулдаг бодит байдал болж хувирдаг. Одоо наран сүлжээ хүртчин тий одоо хүний ухамсар илэрхийлдэг хүр тахгүй нарга амьдралын. Өчигдөр бол одоо жижиг хүний одоо нөө жижиг биеийн мэдрэмжийг илэрхийлж байгаа шүү дээ тий. Тэгээ наран сүлжээ хүрд ингээд дээд түвшиндээ хүрэх буюу хүний одоо жижиг биеийн ухамсар сүнс рүүгээ ороод том биеийн ухамсар руугаа ингээд нэгдэж эхлэх үед гэсэн үг шүү дээ. Тэ? Энэ үед яадаг гэхээр бид өөрсдөө хайрыг дотроо агуулгаж болдог. Яагаад гэхээр бид сүнснийхээ ухамсар руу шилжиж эхлэхээр сүнснийхээ мэдрэмжийг мэдэрч эхэлнэ. Тэгэхээр сүнсний мэдрэмжийн тэр дээд ухамсар руу хэр их тэмүүлгээрээр сүнсний дээд мэдрэмжүүд орж ирээд
тэр нь бидний дотроос өөрөө аяндаа бид нар өөрөө хайр болоод хувраад хайр бидний дотор байгаад тий бид өөрөө хайрын дотор оршоод эхэлдэг байх юм шиг. Одоогор хүмүүс бид хайрыг юу гэж хараад байна гэхээр 35 дахь сүдрийн өсөглөн тэрхэн зуур дүүрэгдэг гадаад сэдэгч хүчин зүйл буюу жинхэнэ хайраас нэлээд хол зөрүүтэй төсөөлөлтэй байгаа. Хүн бол гаднаас энэ дотор байгаа хайраа мэдэж чадахгүй учраас гаднаас хагаад жоохон дүүрэх гэдэг тийм. Хүн яаж хайранд дүүрэх вэ гэхээр хүн өөрөө өөрийнх нь татгшаа орж өөрхөн сүнсний дотоод ухамсарын мэдрэмжээр тэмүүлж хайранд дүүрдэг байх нь шүү. Тэрийг гаднаас хинч нөхгүй байх нь шүү тийм. Гаднаас нөхдөг нэг байнгын нэг юм модель шиг хүн байж иж тэр байнга өөрийг хайлж ижнэ жоохон дүүрээ тайван байж байгаа зү тийм. Тэгээ тэрийг алдчихаар алтхаасаа хайцгүй өөрийгөө хайлах хайр бүх юм ингээд тавьж оруулаад эхлэхээр өөрөө ирэхгүй хүн буцаад жижигрээд бөө айцтай автаад жинхэнэ хойгон дээр очиод жинхэнэ нөгөө айцын ёроолдоо живдэг байх шүү. Хизээч тамруугаар гарч чадахгүй. 35 дахь бэлгийн давтамж сэргэхэд бүх хүн төрөлхтний хувьд дэвшил гадагшаа биш татгшаа чиглэж эхэлнэ. За тэгээ хүн болгон дотоод хүчил дэвшлээ хийгээд сүнсээ ангаагаад гэрэлтэд гийгээд эхлэхээр тийм энэ үйл хавцбар хасар хаадл явдалтай. Бидний бүрийн дэлхий дээр хаагаад олохгүй тэр их адал явдал бидний дотоод тошгор ороход биднийг огтчихэдэг. Бүр ингээд үргэлжтэй бүр кино үзэж завгүй. Гаднаас юу ч хаах хүсэлгүй болтол дотоод адал явдал эхэлж байгаа шүү дээ. Өдөр алга адал явдалтай, өдөр алга өрнөлттэй, уналттай, босолттой, сэргэлттэй, хайр мэдрэлттэй одоо юу байдгийг бүр дотоод энэ дарж ертөнцийн оршихыг мэдэрнэ гэдэг чинь өөрөө бүр ингээд нэг хизээч авч байгаагүй мэдрэмжүүд байхгүй тий. Тийм том ертөнц рүү орж байгаа. Бүр соошны өөр нийгэм рүү. Тий. За тэгээ адал явдлаар үлсэх хүний үлсгэлэнгийн зах хязгаар нь бидний гадна талд бос дотоод оршихуй мөн чанарт оршдгоо. Дотроосоо үлсдэг гэж ярьсан тийм. Бидний таньж мэдэх гээд байгаа тэмүүлээд байгаа нь гадаад орон ертөнц бос харин дотоод орон зай маань билээ. 35 дахь генийн түлхүүр триптофан амин хүчлийг идэвхжүүлдэг нэг л түлхүүрээс бүтдэг тул хүний геном дотор ганцаараа 10 мэт оршдог. Энэ талаараа 35 дахь генийн түлхүүр хүний генетикийн үйл явцыг эхлүүлэгч кодыг төлөөлдөг 41 дахь генийн түлхүүртэй төстэй. Одоо 41 бол ингээ бүх энэ 64 ухамсарыг бүгдийг нь өөрөөсөө засварлаж байгаа одоо ганц их үүсвэрийн код шүү дээ. Энэ их үүсвэрийн кодны эрчим энергийн цацралтыг хүн нэг л удаа мэдэрчихэд одоо энэ генийн түлхүүрийн бүх сэдвийн түвшин нэгдчихдэг байхгүй. Яг тэгвэл бүгдийг агуулсан код өөрөө сэдвийн түвшнийг бид нар ингээд ойлгоцоход бүх кодны сэдвийг бидэрт нээлттэй болчихно гэсэн үг. Энэ 41-ийн цацрагалтаар 63 код цацардаг гэсэн үг байхгүй юу? Тэгвэл энэ 35 гэдэг одоо түлхүүртэй энэ 41-тэй адилхан одоо генетикийн үйл явцанд ингээ маш хүчтэй нөлөө үзүүлдэг түлхүүр ахна чинь. 41-тэй төстэй. За гисэн хідээж 35 дахь генийн түлхүүр нь генетикийн хувьд 41 дахь генийн түлхүүр шиг чухал үүрэгтэй биш. Ийм учраас тэр жирийн биш чанартай бөгөөд генетикт жирийн биш бүхэн цаанаа нууцыг агуулдаг. Өөрөөр хэлбэл 35 гээд яг 41-ийг гүйцэхгүй ч гэсэн үүрэгтээ маш их нууц агуулдаг. Нууц гэжтэй тийм. 35 дахь бэлгийн нууц нэрэнд нь бий. Тэр бол адал явдлын бэлэг. Тэр 41 дахь генийн түлхүүрийн адилаар хүн төрөлхтний дотор асах үеийг хүлээж байгаа. 41 ч яг ассан шүү дээ тийм бидний дотор цагаан гэдлэр ч юм тараад энэ шиг энэ 35 яг одоо хүлээж байгаа. Асхаа үлээ. Харин 41 дахь генийн түлхүүрээс ялгаатай тодорхой генүүдийг асаах, унтраах гэдэг нь
бидний чадлаас сэтэрсэн хэрэг гэж үздэггүй. 41 бол энэ сэдигээ асаах, сүүдрээ амтрах гэдэг нь нийт бид нар бол тэрийг удирдах чадахгүй цаанаасаа ингээд удирддаг гэж ярьж байгаа. 35 бол эсэргээрээ бид өөрсдийнхөө энэ бүх амьдралын туллыг бид өөрсдийн сонголтоор хүснээрээ бүтээж болно гэж зарлан тунгалдаг ганц генэг байгаа байхгүй. Тэ хүний бүх ДНХ дотроос хүн өөрөө бодит байдлаа сонголтоороо бүтээж болдог царийн ганц орон зайг 35 дахь бэлэг бүтээдэг. Тэгээ 38 бэлэг чи өөрөө адал явдал тий. Тэгээд өөрөөр хэлбэл ганц сонголтыг бидний сонгосон шиг сонгодог гэдэг энэ түлхүүр ахна штэ. Тэгэхээр энэ хүний хувьсэл хөгжилд энэ кодон бүлэг асар их ач холбогдолтой. Одоо энэ 64 түлхүүр чинь 21 кодон цагт хуваагдаж байгаа штэ. Тэгвэл энэ 35 гэдэг энэ түлхүүр ганцаараа гайхамшиг гэдэг ганцхан кодон цагт ганцаараа байдаг байхгүй. Чинь ганцаараа их үүсэргээ байж идэг шээ тий. Гайхамшиг маш их хэд шидийг өөртөө агуулсан маш их нууцыг дээсэн код байна. За генетик эволюцийн онол судлаач бурханч үзэлтэн далдын хүмүүсийн хамгийн их маргаж мэддэг сэдв бол үнэхээр хүнд өөрийн сонголт гэгч зүйл байдаг гэсэн асуулт билээ. Одоо энэ жааштай бид нар ингээд нэг дотоодоо нээчингүүд дотоод ашгаас бүх юм удирдлагатай байдаг. Энэ сонголттой юм шиг сонголтгүй байгаа. Би яриад байгаа шүү дээ. Тийм. Бид ч одоо сонгоод байгаа юм шиг мөглөөсөө ямар ч сонголт алга гэж ярьдаг. Цаанаасаа бүх юм тохируулахтай бид нар бол зүгээр энэ бүх үйл явц учир шалтгаан болгоныг цаанаасаа бүгд тохируулсан нэг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй нэг ярьдаг бол тий 35 болохоор энийг ганцаараа үүсгэх байна шүү. За Майя буюу хүний оюун ухааны хоёрдмол чанарын талаар хүн бүхэнд өөрийн гэсэн суурь бий. Байр суурь бий. Одоо Майя буюу хүний оюун ухааны хоёрдмол чанар гэж тийм. За сэдийн төвшөнд хүрэх хүртэл энэ асуудал цэгцрэхгүй тул тэр хүртэл аль нэг байр суурийг сонгож авах эсвэл зүгээр дундын байр суурийг баримталж болно. Одоо Майя ч ингээд хоёрдмол байр суурь гэдэг буюу хоёр туйланд биднийг хавтуулдаг шүү дээ. Одоо Майягийн намаг дэлхийн цамсаараа илэрхийлээд байгаа чинь хоёр туйлд авцсан авталтаас үүдэлтэйгээр дэлхийд ингээд хүний оюун ухаан ингээ хайцлагтаад оршиж идэг гэсэн санаа ахгүй. Тэгэд энэ дээр энэ хоёр туйлын дээр ихэд одоо сэдий төвшин төрөхөөр туйл байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгвэл сэдийд хүрээгүй үед бол мөнхийн туйл байгаа учраас аль нэг байр суурин дээр эсвэл одоо дундыг баримталж байгаа зүгээр аргагүй болдог гэж байгаа байхгүй. Тэгвэл 35 дахь бэлгийн өнцгөөс хүн ДНХ-д шууд нөлөөлөх замаар хувь заяагаа үнэхээр нөлөөлж чадна. Гол нууц нь адал явдал бөгөөд жинхэнэ адал явдал зөвхөн хайр дээр суурилдаг. Хүний сүнслэг оршихуй ухаан бодлоос чөлөөлөгдөж ангижирсан цагт адал явдал тохиодог. Өөрөөр хэлбэл энэ хоёр туйлд үзэл бодолд хэд тавцсан энэ тархинаасаа нэг салаад өгвөл тийм түүний нөлөөнөөс гарчвал тэгтээ дөрөв том оршихуйг чиж байгаа зү. Үүнийг адал явдлаар нээж байгаа. Эндээс гарч ирэх тэр хайр гэдэг юм нь одоо бүх нууцыг агуулж байгаа шүү дээ. Хайр. Одоо бид хурдан сэрэлт хийхин тулд энэ хайр гэдэг ямиг бүр эзэмшиг тэг түүнийг өөрөөсөө ялгаруулсан шиг ялгаруулж чаддаг. Өөрөөсөө хайрандаа бүр умбсан шиг умбадаг болчих юм бол бид нар зүгээр л одоо тэр цэврээрээ цэвэр хэмжээр заавал айцтаад болчиход байна тийм. Байх гэдэг аахгүй. За янзлах. Тэнд бол айцтай. Айцал янзч хайр угаасаа. Тийм. Тэр
тэр хүний сүнслэг оршихуй буюу те дотоод орших нь ухаан бодлосоор чөлөөлөгдөж тархинаас амжирсан цагт те адал явдал тохиодог. Адал явдал бол буй бүхэн ухтаа нэг юм байна гэдгийг ухаарахаас ирдэг. Яг ингээд тархинаас сарлаад ирэхээр бүх юм юм байна. Бид нар зөвхөн нэг хэсэг нь юм байна гэдгээ бүр өөр ирэхгүй хэмжиж эхэлдэг те. Тэлээгээд тэрхүү нэг чанар руу живж орохын нэр биш. Харин түүн дотор сэлэхтэй төстэй. Бүгд нэг гэдгийг логикоор нь хөөгөө төсөөлж болгож оюун ухаанаар танин мэдэх боломжгүй. Бүгд нэг гэдэг мэдрэмж хүний бид хангалттай хэмжээний серотонин ялгархуйд сая хүртэгддэг. Одоо бүх юм нэгдмэл юм байна гэдэг тэр мэдрэмж яг тэг ингээд айгуу санаа орж ирдэг байхгүй. Гинт. Тэгээ мэдрэл алгуулсан. Тий өөрөө нэг удаа бүх юм нэг юм байна гэдгийг ингээд бүр мэдрэл бүх юм ингээ хайр болоод бүгдийг хайраар хараал тий. Бүр тэрэндээ ингээд бүр цаанаасаа бүр дүүрсэн шиг дүүрэл яг энэ агшинд яг тэр бүхэл нэгдэл гэдэг одоо суурийг бидэд мэдүүлэх хэмжээний серотонин яг бид нар ингээд өөрсдөө дотоод оршихуй аяллаараа адал явдлаараа одоо баг мэдэрч өөрсөндөө цугласаар хагаад яг нэг дүүрээд ирэх агшин бүх юм нэгдмэл гэдэг тэр одоо мессеж бидний дотор зүгээр өөрөө автоматар бүхэлд нь хавтуулдаг байхгүй. Тэ? Гэвь энэ хэмжээс хооронд одоо хийх үйлүүд дүүрнэ гэж байдаг. Одоо дотоод руугаа оршихоор доод хэмжээсээс дээд хэмжээс рүүгээ аялах болчихж байгаа шүү дээ. Ухамсарын. Тэгээ тэр хооронд мэдрэмжээ зохицуулж мэдрэмжийн хуучрыг олсноор дараагийн хэмжээс рүү шилждэг. Яг энтэй адилхан ингээд өөрсгийн дотоод сүнсний айдас хүйдэс алдаа оноолгоноо засаж явсаар хагаад сүнс өөрөө дүүрээд эхлэхийн хардад сүнс тэр хамгийн өндөр нэгдмэл мэдрэмжэн дээр очдог юм шиг. Тэгээ тэр үед цаанаасаа бүх юм нэгдмэл гэдэг ойлголт шууд автоматар бидэрт мэдрэгддэг байна шүү дээ. Тэрнээс өмнө бол тэрийг хэдэн удаа дахиараа нэгдмэл юм байна гэж бодож олох гээд логикоор хөөгөөд ерхий санаа гарах боловч хизээч нэгдмэл гэдгийг ингээ бүр чин ухтаа хүртлээ мэдрэхгүй байна шүү дээ. Яг тэгвэл та доод татамжийн одоо айц дээр байгаа учраас түүнийг мэдрэх боломжгүй юм. Тэгвэл мэдрэмжээ чөлөөлж амжсаар хагаад дээд татамжинд очихоор өөр ирэхгүй мэдэрч байгаа байхгүй тийм. За тэгвэл энэ хэмжээс ахилтан дээр хэмжээсийн мэдрэмжүүд өөрөө аяндаа нэгдээд өөрөө аяндаа адал явдлаа үүсгэж явдаг байна. За хүний бие энэ цэнэгтэй нөө. За хүний бие серотониныг шахснаас болоод өндөр татамжийг хүртээд байгаа хэрэг бас биш. Хүний биеийн лаборатори дотор бүтээгддэг хоорондоо холбоотой бүхэл химийн нэгдлийн гинжин гэлгээний нэг л холбоос нь серотонин. Дээд ухамсар эдгээр химийн нэгдлийг асар өндөр наривчлалтай хэмжээ нойлох төгс тэнцвэрийн үр дүнд бий болгодог. Байгалийн дотоод үйл явцын үр дүнд яг энэ тун хэмжээ тэнцвэр хүн бүрийн дотор бүрддэг. 35 дахь бэлгээ дотоод оршихуйдаас сирен гэдэг гайхалтай адал явдал өөрийн биедээ алхимик хамтран бүтээх үйл явцад орж байна гэсэн үг. Одоо энэ генийн түлхүүрийн нам чинь өөрөө ингээд 21 амин хүчлээ. Энэ татаас одоо ганцхан 35-ын энэ бүх юмыг дүүрсэн мэдрэмж авдаг. Тэ сэтгэл ханамж өгдөг даавар буюу серотонин. Одоо зөвхөн 35 дээр одоо хүний серотониныг одоо дүүрэх процессор тий энэ бүх мэдрэмжийг авч болно гэдгийг тайлбарлаж штэ. Гэтэ энэ ганцаараа дүүрээд бол нэмэргүй. Энийг дүүрэх процессын үйл явцад хүний биеинд тэр дээд ухамсарлуугаа тэмүүлэх тэр процессын үр дүнд хүний биеинд байдаг энэ 21-ийн даавар чинь бүгдээрээ яг тэнцвэртэйгээр маш цэгцтэйгээр нарийн шүүргээр ялгараад тодорхой хэмжээнд бүгдээрээ дүүрээд ирэхээ алдаад энэ одоо серотонин бас давхар дүүрээд ингээд энэ бүх мэдрэмж авдаж байгаа гэж байгаа. Тэгэхээр бид нар ингээд хэмжээ сахихын ирээд бидний бие өөрөө энэ дааврын зохицуулалтаа бүгдийг одоо тэр хэмжээтэй тохируулаад ялгаруулж идэг байна шүү. Одоо бид чинь ингээд саваа бэлэн гэж ярьж байгаа юм. Энэ биеийнхаа доод татамжийн тэр 21 амин хүчлийн ялгаруулалтыг дээд татамжийн ялгаруулалт руу шилжүүлэхэд
дээд татамжийн тийм мэдлэг мэдрэмжтэй ухамсар болгон яг ингээд автоматар бүр бид нар ингээд бодит хүн шиг бидэртээ сууж орж ирээд ингээд нэг бүс ингээд жигэж явхаар бид нар ингээд томоор орших боломжтой болчих. Тэгээд одоо зөв бидний ингээд нэг 35-аар удан мэдрэх арга бас байна шүү дээ. Төлөв аваад дээд хин төлөвөөрөө ол тий сүнсэн дотор хаана л бол хаана хүсэн газар хурж болдог, мэдэрч болдог. Тэгээд жижиг бэрэг унаад байгаа. Тэрнээс гарахаараа тий. Тэр чинь яг энэ дээр ингээд тэнцвэртэй одоо нэгдэж айцтайгаа ажиллаг байна гэдгийг л ойлгоод байна шүү. За ухамсараа хайраар тэтгэхийн хэрээр нарийн нандин химийн матрис аяндаа бие физиологчд нь бий болно. Энэ бол дотоод шүүлийн тогтолцоогоор дамжуулан таны дотоод огш химийг улам сайжруулах нэрх байгалийн хөгжил хувьслын үйл явц билээ. Одоо ухамсараа хайраар тэтгэн гэж ярьж байгаа. Одоо ухамсарын хайр гэж нэг юм байгаа. Тэгээд хэмжээсийн цэвэр ухамсар бол одоо хайр. Хүн ингээ ухамсар дэвшлээд ирэхийн хэмжээгээр хүн ингээд өөрөө ирэхгүй бусдыг ойлгох, тэгээ бүхнийг ингээ бүгдэнд харах. Тэр одоо өнцгүүдтэй нэмэгдэж байгаа учраас хүн өөрөө ирэхгүй бусдыг ойлгож шийтгэснээр тэр өөрөө ухамсарын хайр авах. Ухамсараа л ингээд дэвжүүлээд дээд хэмжээс рүү оруулаад тэгээд дээд хэмжээс рүү орсон ухамсартай холбоотой тэр мэдрэмж нь бидэнд нэгдэж орж ирдэг учраас энийг ухамсарын хайр гэж нэрлэдэг байна. За зүрх сэтгэлээ нээлттэй амьдрах гэдэг байнгын адал явдлын төлөвт байхыг хэлдэг. Адал явдал гэдэг таны дотор бага зэрэг айдас байсаар боловч тэр айцаар танад давх хэмжээний хангалттай өндөр татамжинд хүрсэн төлөв байдаг. Хүн бүр хайрын замлыг сонгох боломжтой. 35 дахь бэлгийн нууц нь тэр. Юу вэ гэхээр авуу дэвшлиг хийхэд, хайрын төлөө бүхнийг эрсдүүлэхэд бэлэн байгаа цагт сая дэвшил гардаг гэж. Өөрөөр хэлбэл бид нар ингээ нөгөө жижиг ахуй амьдрал дээрээ энэ дотоод ертөнцийн амар том ад явдал руу орох гэхээр ахуйн айц тий нөгөө жижиг биеийн бүх айцууд сэтэж эхэлдэг шүү дээ. Дөнгөж нэг айхгүй байх нэг жижиг тойрог үүсгээд дотор нь айцаасаа тусдаа салцсан тогтоо бусдаа байжсэн чинь генеттэй өөрхөн төсөөлөөгүй амар тийм агуу ертөнц рүү жижиг тахны бүр бодоод төсөөлөд болохгүй тэр зүйл рүүгээ нэвтрэх гэхээр тэр айдас ингээд эргэлзээ төрүүлээд ингээд барьцдаг тийм. Тэгвэл тэр бариад байгаа тэр одоо тахны айцыг даван туулах хэмжээний өндөр татамжинд хүрж иж тэр адал явдлыг мэдэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл хайраар тийм. Одоо ингэдэг байхгүй ингээд хоёр хүн жишээ нь байж л ихе тэр хоёрын дунд ингээд нэг хэмжээшгүй хайрын мэдрэмж аваад ирэхэд тэр хайраар хөглөгдөд юу л бол юу хийх амар тийм эрсэл гаргах зориг ороод ирж байгаа ш. Тэр зоригийг юу үүсгдэг гэхээр тэр хайрын мэдрэмж. Хүний амьдрал ч гэсэн тэр үргэлж энэ хайрын мэдрэмжээр ингээм аим ороод өөр тохиолж байгаа тэр бүх цаана байх айдас болгоныг тэрүүгээр ингээд нөгөө наана нь хувиргачдаг штэ. Хайрыг мэдэрч байгаа учраас юу ч даван толоход явах тий гэдэг юм байр суурь тий. Тэгвэл энэ хайрыг одоо яаж мэдрэх юм бэ тий? Энэ хайрыг мэдчих юм бол тэр бүх зүйлийг даван гарах. Тэр адал явдлыг өөрөө ирэхгүй эхлүүлэх тэр бүх нөхцөл байдал нь ингээ бүрэлдэх гэдэг юм шүү дээ. Тэгээ тэр хайрыг л одоо нэг мэдчихвэл сая дотоод дэвшил орж ирнэ гэж. За мэдээж ихэнх хүмүүсийн хувьд сүүлийн татамжийн айдас хитрхи их учир хүслээ дарах гэж хичээдэг дуусашгүй торготол уяатай өрөвлөдөг. За тэр нэг амар хүчтэй хайрын мэдрэмж мэдрэх хүмүүс бол яг нэг ахуйтай баригдаад сонголтоо игээд үлдчихдэг шүү дээ тийм.
тэр нэг гоё өөрийнх нь дотоод руу авах хүсэл тэр их дард ертөнцийн одоо мэдрэмжээ дараад хүнээрээ байгээ тий. За гэхдээ эрт идүүгээд алинд нь хүн төрлөختөн 35 дахь бэлэгт хөл тавьж цаг хугацаа орон зай огтлолцоос өөр хэмжээсийг нэг гайхамшигт агшинг туулсаар ирсэн. Тэгвэл бүх цаг үедээ энэ их хайрын мэдрэмжээр энэ дотоод руугаа хэмжээ сахих энэ үйл явцад хөл тавьж исэн юм. Та хэн нэгэнд болзолгүйгээр өгөх үедээ серотонин ялгалтыг илэрхийлж идэг. Та аз жаргалыг мэдрэж зогсохгүй гүн итгэлцлийн бүхэл ертөнцтэй нийцэлтэй төлөвийг бий болгодог. За одоо жишээ нь яаж энэ хайрыг хүмүүс заавал ингээд нэг хос хоёрын хайраар ч юм уу нэг юм галзуу хайраар ч юм уу мэдрэхгүйгээр яаж өөрөө энэ хайрыг бий болгох вэ гэхээр болзолгүйгээр өгч явах үед серотонин өөрөө дүүрээд болзолгүй хайранд суралцаа тийм хүнд ямар ч болзолгүйгээр өгж байх юм бол тэр ингээд дүүрээд одордог байх шүү дээ. За ингээд дүүрж орж ирэнгүүт нөгөө их айцыг давах зориг хүч орж ирээд тэгэд маш их аз жаргалыг мэдрээд тэд чинь нэг юм даван туулаад хайрыг мэдэрч байна. Тэгээд тийм бүхэл ертөнцтэй гүн итгэлцлийн түвшинд орж ирдэг. Буюу сүнсний дээд татамжаар орж ирдэг гэсэн үг байна. Сүнсний дээд татамж нь бүхэл ертөнцтэй гүн ингээд бат сууртай нэгдлийн суурь гэж төрөөрсөн шүү дээ тийм. Бүгд нэг гэдгийг ойлгодог тийм. Тэр мэдрэмжэндээ ингээд итгэлцлээ өгөөд тэгээ шууд ингээд дотоод аялуулж байгаа. Бидний амьдарч буй дэлхийд хариу хэлгүй өгнө гэдэг нь нөгөө хүнийхээ тархинд богино холбоос үүсгэж мэдэх хачирхалтай үйлдэл. Та ийм үйлснэр хүнд өөрийгөө амьдралаа таны үйлдлийн толинд харахаас аргагүй завсарлах агшин бэлэглэж байгаа хэрэг. Одоо ингэдэг шүү дээ. Би ингээд зөвхөн жишээнд ажил хин нэг надад ямар ч болцлоггүйгээр намаа ингээд хайрлаад ороод ирэхэд тийм хайрыг урд нь мэдрээгүй хүн өөрөө цочилд ороод тэгээд ингээд гинт нэг юм амьдралаасаа пауз аваад нөгөө нэг зогсолгүй ирэх жижиг даргийн уяанаас нэг пауз авч зогсоод тэг юу болоод байгааг анзаарч тэр өгсөн тэр өндөр хэмжээсийн хайрын мэдрэмжээр дотоод орших нь тэр хэмжээр нэгдчихдэг байна шүү. Зандаа энэ үйлдэл хүмүүс айцын хэв дадалтаа бүр гүн шийдэх шалтгаанч болох нь бий. Зарим нь ийм харийг мэдэрчингүүтээ бүр ачдаг хоног тийм. Цухтаад уу? Тийм нөө цухтаад. Нийт 64 генийн түлхүүр дотроос хүн өөрийн татамжаа өсгөхийн тулд хүчил хувьслын үйл явцыг генетикийн түвшинд хурдлуулахын тулд хайрын адал явдлыг эхлүүлэхийн тулд ухамсар зорилготойгоор ямар нэгэн зүйлийг хийж болдог газар 35 дахь генийн түлхүүр байдаг. Ийм учраас энэ түлхүүр хүн төрөлхтний хөгжил хувьсэл хэмжээшгүй их нөлөөтэй. За өөрөөр хэлбэл өөрөөсөө тэр их хайрыг ялгаруулад эхлэхээр одоо хэмжээсээ үед огцом өсөлт хийх нь тэгээ генетикийн түвшний хурдлуулах нь бие махбодоо тэр дээд татамж эрчим энергийг суулгах түвшнээ хурдлуулах нь шүү. Биеийнхээ дээд хэсгийн татамжийг өндөрсгөх нь гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ одоо тэр дотоод адал явдал буюу сүнснийхээ оршихуурыг гүн нэвтэрч ямар ч зориг одоо айх хацгүйгээр өндөр зоригтойгоор хуулал хийж чадах. Тийм их хөгжил хувьслыг огцом авчирч өгөх. Түлхүүрөө зөвхөн 35 гэж байгаа. Энэ дээр энэ бүх арган зааж өгч тийм. Тэгвэл хэмжээшгүй хэлгүй хайрлаад өгөөч. Тэгвэл таны бүх юм хүссэн хүсээгүй дээдийн дээд төлөв рүүгээ очино. За та энэ 35 дахь генийн түлхүүрийг уншиж байгаа бол бүх хүн төрөлхтний ДНХ-нд цар ганц агуу нууцад дөнгөж нэвтэрч байна.
Нууцаа дүүрэн номны хамгийн энгийн бөгөөд хэлбэрийг нь та олжээ. Үнэн дээр И Чингийн их хувилбарын зарим орчуулга дээр 35 дахь хексаграммыг зүгээр дэвшил биш, хялбар дэвшил гэж нэрлсэн байдаг. Одоо бүх юм дүт хийх арга байна ч тийм. Амьдралаа сайжруулахын дэвшүүлэхийн хамгийн хялбар хурдан зам бол амьдралаа сайжруулж дэвшүүлэхийн тийм. Хамгийн хялбар хурдан зам бол амьдралынхаа аль болох олон талбарт зүрхэлж чадхынхаа хэрээр хайрыг болзолгүй түгээе. Энэ адал явдлыг сонгосон бол та үнэхээр ДНХ-гийнхаа ажиллагаанд нөлөөлж чадна. Өөрхөн бие физиологид өндөр татамжийг үүсгэж чадна. Ингэж та ген хооронд дамжуулах тохионд цоо шин химийн мэдээллийг сэтэж оруулснаар дийлэнх хүмүүсийн төсөөллийн ертөнц хэмээн нэрлэдэг цоо шин адал явдлын ертөнцөд нэвтэрнэ. За тэгэхээр сүүдэр болдог чигтээ өсөглөнгөө дотоод руугаа зөв чиглүүлээд гүний гүн рүү орч тэндээс өсөглөнгөө хайж эхлэх юм бол та тэтэй тэргүй хайранд суулцаж хайраар дүүрнэ. Таны гадагшаа дэвшил, дотоошоо дэвшил болж хуураад сүнсний бүх алдаа замнал засагдаад тэр өндөр хэмжээсээ хайр өөрөө ирэхгүй танаас ялгарч орж ирснээр та бусдад тэр хэмжээшгүй тэр нэхэлгүй төсөөлөөгүй тэр хайраа өгснөөр тэр хүмүүс давхар бас 35-ын халдвараар сэрээд тий. Өөрөөр хэлбэл ингээд энэ хүн төрөлхтний амьдрал энэ хамгийн хурдан сэрэх зам буюу 35 дахь төлхөөр хүн төрөлхтний амьдралд нууцаад гэж орж ирнэ. За энэ бол бэлхэн тийм энэ бэлхэн. За тэгвэл сэдвэрэг орохоор яа гэх юм. За тэгвэл 35 дахь сэдвийг хязгааргүй бэлэгддэг. Энэ нь болохоор аз жаргал нэвтрэх арын хаалга. За ер нь сэдв төвшин гэдэг бол ямар ч айцгүй төвшин орж ирж байгааг сэдв буюу энэ сэдвийгээ дагаад чинь бидний хийлээд байгаа тэр гэрлэн төлөв. Гэсэн үг шүү дээ. Гэрлэн төлөвийг бид нар нээсэн сүнснийхаа тэр хязгааргүй ямар ч айцгүй төвшин нээсэн баггүй бид. Тэгээ тэрүүгээрээ үйл хийхээр хормын дотор энэ айц завтагсдыг тэр өндөр хэмжээсийн хайрлах үйл хийж байгаа гэсэн үг шүү дээ. За 64 генийн түлхүүрийг нэг бүрчлэн унших явцдаа та хүний ДНХ-ийн бүтцэд эцсийн дүндээ хүн өөрийнхөө энэ хэлбэрээсээ хэтийд их агуу хувьслын төлөвлөгөөг багтаан бичсэн байдгийг ухаарч эхэлнэ. Бүх хүн гэр бүл, айр сүнгний бүлгүүд, гений мэдээллийн сан энэ мастер төлөвлөгөөнд багтчихсан зүгээр өөрсдийнхөө цагийг хүлээж байгаа төдий. Генийн энэ мастер төлөвлөгөөнд 35 дахь генийн түлхүүр сондгоо. Энэ төхөөрөмжийг загварчилсан бурхад энэ дэлхийг загварчилсан бурхад зам нууц тохиргоог дотор нь хийж орсон ба үүнийг ашигласан нэгэн цаг хугацааны хуулинд ч захирагдaltaгүй давчгадаг байна. Өөрөөр хэлбэл энэ 64 түлхүүр энэ нэгдмэл ухамсар чинь дэлхийг бүтээсэн Акашийн давчгаа. Гэтэл бурхад энэ дэлхийг энэ бүтцлээд энэ генийн түлхүүрүүдийг бидний дотоод өгдөл тохируулаад бүтээгээд энэ бүхэл бүтэн дэлхийд ирэх амьдрал гэж зүйлийг босгож ирж байхдаа бидэнд нэг тийм нууц түлхүүр үлдээгээ явсан энэ 35 байхгүй. Энийг олдоод энэгээр сэрч чадсан сэр тий энэ дэлхийн Акашийн тавчаа гэдэг энэ тавчаанаас бүр гараад анх энэ бурхтын бүтээсэн ухамсарлуу нь орж ирээд энийг нь бүр таньж мэдээд энэ дэлхийгээс бүрэн хамааралгүй болж чадах нь уу юу гэдэг ийм шорой олгоод нэг үлдээсэн байгаа байхгүй.
Тэгэхээр өөрөөр хэлбэл 64 генийн түлхүүрийг унших болгондоо бидний нэг махан биеийн дотор байгаа эндээ ингээд ямар их хэтийцсэн их чадамж нуугдсан байдгийг би гэдгийг одоо энэ түлхүүрүүдийг уншиж байгаа хүн өөрөө ирэхгүй нээж байгаа шүү дээ. Энэ сэдийг ингээд уншихад зүгээр л одоо сүүдрээ оршоод бидний амьдрал угаасаа сүүдрээ бүхэл бүтэн амьдралыг үл явуулсан юм. Тэгвэл тэр бэлгээ нээх буюу өөрхөн дотоод руу ороод одоо тэр давтамжаа дэвшлэх замаар хайрын суралцаж эхлэхэд бидэрт ямар их авиас чадамжууд нээгдэх үү тий. За тэр бэлгээ нээж авч агаад бэлэг төвшнөө нэлээд хитээдүүлээд ямар ч одоо айц салхантайгаа нүүр тулж авсаар байгаад айцгүй болох агш нь энэ сэди буюу гэрлэн төлөв нэгдэхэд хүн энэ дэлхийд ийм өндөр одоо сэди чадраар амьдрах бүрэн боломжтой гэдгийг нь харуулж өгч байгаа юм. Тэгэхээр бид нар бол тий яг одоо өөрсдийнх нь төсөөлөд байгаа энэ итгэл үнэмшлэлээрээ бол бид өчүүхэн амьтад а яг ингээ бүрэн нэгдсэн том төлөөр харуул бид бол бурхад болчиход байгаа шүү. Бидэнд бурхтын хүч чадал бий. Бидний хинэнч энэ бурхад болох бүрэн боломжтой тий. Тэгээд дээрэс нь одоо энэ дэлхий дээрх бүх мэдлэгийн сан, мэдээллийн сан, бүх замналыг өөртөө агуулсан хөхөө өвдийн төлөвүүд маань бас засгаад бууж ирж байгаа. Энэ болгоны үр дүнд бид нартэй энэ дэлхийд маш том хувьсал өөрчлөлт хийж чадна. Бид хүн гэхэл нэг юм одоо төвшөнд биш бидний тэр хязгааргүй одоо гэрлэн төлөвийн асар өндөр чадамж бүхий хүмүүсийг бид зүгээр өөрсдөө өөр доторх хувьсан өөрчлөлтөө тий зовлон болгоноос ухаарлыг олж хараад зовлонгоо жаргал болгон өөрчлөх. Буян ч одоо ад жаалын тэр арын халга болчтой тий зовлон болгоно хувирхсаар агаад ад жаалыг бүтээх деваач мэт тэр газрыг тэр одоо том шашнууд урсгалууд хаана дутаад байгаа тэр деваач гэж нэлээд байгаа тэр ертөнцийг энэ дэлхий дээр бид нар ачна. Тэхийн тулд хүн болгон өндөр ухамсарлуугаа тэмүүл дотоод ертөнцийнхээ өндөр ухамсарыг тэлтэй хүн болгон энэ нэгүүлсэнгөө энэ ямар ч буцааж нэхэлгүй энэ хайрыг өөрсдөөсөө гаадаг болгооч. Юус энэ гурван эмийг л хүн өөртөө бий болгож чадхад энлүүгээ ингээд одоо бүх хүсэл мөрөөдлөө өсвөлөнгөө дарах бүх мэдрэмжээ нэрүүгөө чиглүүлэхэд хүн ийм болж чадна. Энэ дэлхийг дээр чинь тий бүхэл энэ ашхуугаараа дүүрэн бурхад амьдрах боломжтой. Тэр бурхтны орон зайгаа деваач ингэж нэрлээд байгаа шүү дээ. За тэгэхээр 35 дахь генийн түлхүүр яг л тийм. Цаг хугацаа орон зай огтлцох нууц орчил бөгөөд тэр нь бидний ойлголтоос давсан уудам хөтлөн. Тэр 35 дахь сэдийн яг зүрх болсон хязгааргүй сэдв рүү таныг хөтлөнө. Өөрөөр хэлбэл бид нар цаг хугацаанд баригдахаар болж бидний тархиндээ цаг хугацаа гэдэг ойлголтоор бүх юмыг харчдаг. Өнгөрсөнд очиж болохгүй, ирээдүрөө очиж болохгүй тий гэх мэтчлэн энэ цаг хугацаа гэдэг ойлголтыг бүрэн эвдээд орон зай гэдэг энэ материалын ертөнцийн бүтээгдсэн материалыг болгоно оршиж байгаа тэр хооронд үүсэж байгаа нь орон зай гэдэг ойлголтыг тэс өөрөөр даван тулж түүнд хязгаарлагдгаа болж хэлсэн цагт бидэнд энэ хязгааргүй төлөв нэгдэж эхэлдэг. Тэгэхээр энэ номны 22 дахь генийн түлхүүр нэгүүлслийн төлөвтэй нэгүүлсэнгөө хайрыг одоо тэр бухтын өндөр одоо гэрлэн төлөөсөө гаргаад бүх хүний зовлонг нэгүүлсдэг тийм их эрчим энерги хайрыг өөртөөсөө гаргаж чаддаг тийм түлхүүрийн тухай байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ 22 генийн түлхүүрт байдаг 7 лац 9 хаалга гэх мэтлэн энэ одоо генийн түлхүүрийн 64 энэ аргаас 35-ын нөгөө нэг том үзүүр нь 22. 22-оор бид шууд
хамгийн дэд өндөр татамжаар нээх боломжтой. Хуудлаараа тий. Буюу нь 22-35-ыг нийлэхээр бид шууд хамгийн дөт замаар сүнслэг хамгийн дэд оршуудаа тэдээ бааж мэт газраа очно. Аж аал дүүрэн тий. Арын алган тэнд байна гэж бодох байна шүү. За 35 дахь генийн дэлгүүр генетикийн бүх хуулийг зөрчдөг нь тун сонирхолтой. За тэг генетикийн хууль гэж байна. Бидний ген яаж ясын, амьдрал яаж тогтдог, тэг хүн уурга удам одоо юу гэдгийг энэ материалыг ертөнцийн амьдарч байгаа энэ бүх туулал туршлагаар би бас энэ генетикийг бүгдийг зөрчдөг. Тэр хүн төрлөختөнд хөгжил хувьслаа бүрэн гартаа авч хорвоогийн бүх генетикийн программыг давах болцоог олгодог. Өөрөөр хэлбэл юунд ч хязгаарлагдахгүйгээр энэ бүх хувьсэл хөгжлийг дэлхийхэд бүр өөрсдөө гартаа аваад та нар өөрсдөө энэ бүхнийг өөрчлөөд ямар ч одоо хуулийг захирагддаггүй тэр төлөвийг бидэрт одоо олгодог байгааг сануулдаг ийм төлөвөр байхгүй. Бид маш их хууль болгон бидэрт хайрцаг үүсгээд амьдарч байгаа бол тэр бүх хуулийг давж гарах түүнд автахгүй байх тэр сэтгэлгээ хязгааргүй байдлыг энэ 35 өхнө. Тэгээ бүрхэн төрлөختний амьдралыг бид нар бурханд л даатгаад тий хин нэгэн том ашиг үүнийг бүтээсэн гэж түүнд залбирдаг бол энэ 35-аар та өөрөө бурхад болсон учраас та өөрөө бурхан түүнээс өндөр чадамжийг эзэмшиж түүнээс илүү тэлж чадах учраас та өөрөө энэ дэлхийг өөрчлөөч. Дэлхийн кодыг та өөрөө бүтээгч нь болж чадна. Гэдгийг ойлгуулдаг юм. Бүх хуулиас дээгүүр гаад ирэл та өөрөө хууль зохиогч болоод таны хууль нь энэ одоо оршихуй захирагдана л гэсэн санаа. За сэдийг хүнийг ухамсараа тэлж хөгжил хослын хүрээ хамаалдаа тэрчигт нь ороход урьдаг. За ерөөсөө энэ сэдий бол тий ямар ч сэдий биднийг ухамсараа тэлхийг шаарддаг. Тэгээд одоо байгаа хүсэл хувьчил гэж бодож байгаа энэ бүх орчлонлоо бүрэн орхиж зөвхөн ухамсараа тэлснээр хязгааргүй хүрч чадна гэдэг санааг бүх сэдийнүүд энэ номон дээр бидэрт ингээд санал болгодог. За 35 дахь бүлэгт айдсын хилтерхий байгаа тухай тэр нь амьдралын адал явдлын нэг өнгө болох тухай бид үтсэн. 35 дахь сэдийн төвшөнд айдас арилсан байна. Учир нь та өөрөө арилсан адал явдалчтай болсон байна. Хязгааргүй байдал бол ухамсарт байдал. 35 дахь сэдийн талаар үүнээс цааш хэлэх үг байхгүй. За 35-ын бэлэг дээр болохоор тодорхой хэмжээний айдас байсаар л байсан тийм хүн адал явдал бол үргэлж айдас дагаж идэг шүү дээ. Тэс үнсний адал явдлууд дотоод ертөнцийн нээлтүүд тэднгээ явж ил тэнд айдсууд нүүр тусаад байсан түүнтэйг ажилласаад байсан тийм. Дараагийн адал явдал руу дөхөд дахиад айдсан мэдрэмж орж ирдэг. Тэргээд дахиад даван тулаад явхад тэр айцаа учрыг олдох гэдэг юм. За тэгвэл одоо энэ 35-ын сэдий буюу хязгааргүй байдалд ороод ирэнгүүт ямар ч айц байхаа болоод айцгүй болохоор та өөрөө оршихоо болоод оршиж байгаа бүхэн айцтай байгаа байхгүй юу? Орших айцтай. Оршихгүй байх одоо оршихгүй байх айц. Буюу өөрийгөө алдхаас айх айцууд гэсэн утгатай. За тэгвэл ямар ч айцгүй болчихлоо та өөрөө байхгүй болчихно. Та өөрөө байхгүй болчиход ямар ч айц байхгүй болчихно гэсэн утга байна шүү дээ. Тэгэд ямар ч айц байхгүй учраас адал явдалч гэж байхгүй. Ямар ч айцгүйгээр одоо харин та юу болсон гэхээр та өөрөө одоо энэ дэлхийг бүтээсэн бүтээгчээс дээд түвшинд гадарсан.
Та одоо зөв айцгүйгээр бүхнийг бүтээж болно. Та өөрөө бүтээгч болчлоо. Та бүтээгдэхүүн биш, бүтээгч нь болчлоо гэсэн санаахгүй. За тэгээд энэ хязгааргүй байдал бол ухамсарт байдлыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч мэдрэмж байхгүй болно гэсэн. Цэвэр ухамсар төлөвтэй. Цэвэр ухамсарын тэр өндөр дээд хэмжээсийн одоо цэвэр хайруудыг шинээр одоо мэдрээ. Айдас байхгүй учраас одоо айдас агуулсан мэдрэмж гэж байх ойлоо. Тэгээ бүх юм нэг юм хязгааргүй, нэхэлгүй, хэмжээшгүй нэгүүлсэнгүүл болоод байгаа юм гэсэн. За 35 дахь сэдвийн талаар үүнээс цааш хэлэх үг байхгүй. Тэглээгээд 35 дахь сэдвийн тухай Маягийн ухамсараас ярьж болно. За хязгааргүй 35 дахь сэдвийг зүгээр л ойлголтынхоо түвшинд ч гайхалтай татах хүчтэй. Өдөр тутмын амьдралдаа хэл хязгааргүй буюу цаглашгүй ойлголтыг ашиглан хөгжилдөж чадаж байвал та нам дор татамжаас өөрийгөө автоматар холдуулна. За одоо өөрөөр хэлбэл хэл хязгааргүй буюу цаглашгүй ойлголт гэдэг зүйлийг өөртөө бий болгоод бүх юмны нэг хаацлагдсан хязгаарлагдсан байдлыг олж хараад хөгжилдөж чадаж байж лээвэл та хаацлагдахгүй учраас хизээж өөрийгөө одоо нам дор татамжаар ахиж унахгүй автоматар та тэрнээс бүрэн холдсон байх болно гэсэн. За тоотой 100 хэдэн хүн хязгааргүй тухай ойлголтыг хүлээж авч чадна. Учир нь тэр ухаан бодлыг сарниах нөлөөтэй. Одоо бүх юм хязгааргүй болчхоор бидний дотор тархины итгэл үнэмшил гэсэн ойлголт байхаа болчихно. Итгэл үнэмшил үзэл бодол гэж өөрөө хязгаарлагдмал байдал ахгүй. Нэг зүйлд хязгаарлагдаад түүгээр сэтгэж, түүгээр бодож, түүгээр бүхнийг илэрхийлж, түүгээр айхыг хэлж байгаа юм. Тэгвэл хязгааргүй юм төлөвт ороод эхлэхэр зэрэг танд бол одоо жижиг биемий тийм одоо тарих бодол оюун гэсэн юм байхаа болоод эхэлнэ. Тэр таныг ухаан бодлоосоо зөвхрүүгээ шилжихэд дурддаг. Тархийг ашиглахгүйгээр шууд зүрх сэтгэлийн тэр хэмжээшгүй тэр хэл хязгааргүй төлөв рүү оруулж ирнэ. Хэл хязгаар гэдгийг зүрх сэтгэл мэддэггүй. Уг нь аль зүрх сэтгэл ба хэл хязгаар байдгүй гэж. Тийм ч учраас ухамсар гэдэг үг хайртай ажилхан байдаг. Ухамсарч хязгааргүй тэлхэд зүрх сэтгэл хязгааргүй нэгдчихдэг учраас энэ ухамсар өөрөө тэлэх нь өөрөө тэр зүрх сэтгэлийн дээд мэдрэмжүүдийг мэдрэх хайр гэсэн утгатай. Хослох туйл цагдашгүй 5 дахь сэдвтэй 35 дахь сэдвийг хошхороо хязгааргүй хаалгыг үүсгэдэг. За одоо 5 дахь генийн түлхүүрийн сэдвийн цаглашгүй байдал буюу ямар ч цаг хугацаагүй мэдрэмж. Цаг хугацаа гэдэг зүйл бүр асарна. Бүх юм яг одоо цаг дээр бүр цаглашгүй тийм болно. Тэгвэл 35 болоход бас хязгааргүй төлөв бахна тийм. Ухамсарын хязгааргүй төлөв, хязгааргүй хайр. За тэгвэл энэ хоёр ингээ хошоод орж ирэхээр хязгааргүй хайр гэдгийг үүсгэдэг. Амьдралд зах хязгаар байдаггүй. Эхлэл төгсгөлч үгүй. 64 генийн түлхүүрээр дамжуулан бид хүний хувьсэл дуусхор болохыг харж байгаа ч хэлбэрийн хувьд тэр дахин өөр хэлбэрүүд рүү ахиж дэвссээр байна. Орчин цагийн шинжлэх ухаанч талаас одон орон судлаачид дэлхийн ертөнцийн нас жилт хэмжээг хэмжиж тодорхойлох боломжтой гэдэг. Харин бидний ДНХ-д байгаа 35 дахь бэлэг ба сэдэв хязгааргүй тухай ойлголт гүн суусан учраас бид үүнийг зөвхөн нэг талыг барьсан үнэн гэдгийг цаанаасаа мэдэрдэг. За тэгвэл одоогийн шинжлэх ухаан, одон орон судлал энэ шашин, энэ бүгд яг энэ 35-ын бэлэг сэдвээр харахаар бүгд хязгаарлагдмал зөвхөн аливаа зүйлсийг нэг харах хэдэн өнцгөөс хараад
Тэрэндээ л ингээ гүн бат ирэлжид нэг юм тойрог үүсгэсэн ийм системүүд харагддаг байхгүй. За одоо ингээ хязгааргүй лөө явна гэхэр чинь хязгааргүй лөө авах орон зайрууд тэмүүлэхэд хязгааргүй донд бас хязгаарыг баг багаар мэдрүүлэгч давтамжууд орж ирж л байдаг хэмжээсүүд. Тэгээ энэ дотор тий одоо бид нар ингээ хэмжээ сахихад нэг хэмжээст байсан утга учир дараагийн хэмжээс рүү авахд бүрэн санаж байгаа байхгүй. Тэгээд дараагийн хэмжээс рүү очихоор өмнөх хэмжээсээрээ бодож сэтгэхээ болоод шууд тэр хэмжээс дээрээ л оршиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл 3 хэмжээсийн одоо ухаан ухамсараас та одоо 3000 хэмжээс рүү очлоо гэж бодоход та хизээч 3-аараа дахиад сэтгэхгүй. 3-ын утга учир тийч ихтэй унтсан байдаг гэсэн. Тийм шиг хэмжээ сахих тоолонд яг ингэ явдаг. За дэлхийн ертөнцийн цаг хугацаа орон зай нууцыг ямар ч оюун ухаан тайлах боломжгүй. Учир нь оюун ухаан өөрөө тэдгээрийн нууцын өчүүхэн хилтерхийлүүдийг билээ. Одоо жижиг оюун ухаанаар хизээч энэ дэлхийн цаг хугацаа гэдэг ойлголтыг тайлж чадахгүй. Учир нь энэнийг бүтээсэн одоо бүтээл дотор тэр жижиг оюун ухаан ч өөрөө явж байгаа учраас. За зарим хүмүүс чин зүрхний ухаанч гэдэг. Хүнд байгаагаас зүрхэд цаглашгүй нууцыг тайлж чадах ганц зүйл нь. 35 дахь сэдвээ бидэнд юу хэлнэ вэ? Тэр нэг л зүйлийг хэлж байна. Нөхцөл болцолгүй, хайрал, сансар огторгүй бүх хуулийг эвдэж чадна. Ийм хайрыг хугасгамж болов амтлахад л бүтшгүй зүйл гэж үгүй болно. Одоо ухамсараа хязгааргүй тэлхэд хязгааргүй ухамсарын тэлэлттэй холбоотой зүрх сэтгэл угаасаа зэрэг тэлээ явж байгаа учраас тэр хязгааргүй хайр нөхцөл боломжгүй болцолгүй тэр хайр бүх хуулийг өөрөө эвдээд одоо маш өндөр хэмжээнд бүрэн бүтэн утгаараа тэлэлт хийчихээр тэр тийсэн том өнцгөөс харахад бүтггүй зүйл гэж нэг ч байхгүй болдог. Бүтггүй гэж харж байгаа зүйл бол нэг л харах өнцөг. Эсвэл хит хитэн харах өнцгийг нийлүүлчихэд түүндээ л бүтэн бүтггүй гэж сэтгэж суугаа хэлбэр очиод байгаа шүү дээ. Тэгээ таны амнаас бүтггүй гэдэг үг хэр их гарч ин та тэр хэмжээгээр харах өнцөг багтай харьцуулагдсан байна л гэсэн. За эд шид гэдэг бүтшгүй зүйл мэт санагддаг тийм хэлбэр ертөнцийг бид үүсгэн амьдарч байгаа тул улам олон хүн дэлхийн ертөнцид бүх зүйл боломжтой хэмээх үннээс нүүр бүрүүлж байна. Учир нь энэ бүх юм боломжтой гэдэг зүйлийг бид эд шид гэж хүлээж аваад байгаа байхгүй юу? Эд шид гэдэг бол боломжгүй зүйлийг боломжтой болгогч. За тэгвэл бид өөрсдөө тэр чигтээ бидний өндөр дээд төлөв буюу гэрлэн төлөв маань тэр чигтээ эд шид байж хахад бүх юмыг боломжтой болгодог төлөвтэй байж бидэд түүнийгээ одоо нөө жижиг айцаараа халахлаад боломжгүй эд шид гэж байж болохгүй тэр бол бүтшгүй зүйл. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн бүх юм боломжтой байна гэдэг нь өөрөө утгагүй гэж өөрсдөө харж хаацуулагдаж сэтгэж тэр жижиг бэгийнхаа ухамсараар ижисүүлж бодож эхэлдэг учраас бид өөрсдөө хязгаарлагдмал болон болохгүй хайцуулах болчихжээ. За хязгааргүй сэдвийг дэлхийн ертөнцид төвхөд ухамсар материйн зүрхийг нэвтэлж материйн хуулийг уяраад ийм сэдвийн оршихуй хөгжил хувьслыг өөрийг нь товчилж болдгийн үлгэрлэх замаар хүрээлэн буй хүмүүстэй агуус ирэлт эд шидийг мэдрүүлдэг. За тэгэхээр одоо хязгааргүй энэ 35 сэдвийг энэ дэлхийн ертөнцид төвхөд ухамсар материалын юм болгоны зүрх сэтгэлийг тэр хэмжээшгүй ухамсарыг харах өнцгөр бүх юмыг бүтээж болдог одоо хязгааргүй харах өнцгөр харж чадчих хэлснээр энэ дэлхийн энэ материйн ертөнц тэр чигтээ ямар ч хууль болно. Өөрөөр хэлбэл бид нар ингээ материалын зүйлэнд өөрсдөө хайцуулагдаад байгаа зү.
байшин савны дотор байхаар дотор нь орж гадагшаа гарч чаддаггүйс сэтгэж чинь. Тэ? Энэ цаг хугацаа орон зай гэдэг нэг байгаа гэж өөрсдөө хүлээн зөвшөөрчөд хааслагцсан учраас энийг даван гарч чадахгүй. Бид нар эндээс 1000 км-ийн цаанагаа газар очно гэж сэтгэж чадахгүй. Хязгаартайгаас тэгвэл энэ бүхэн хязгааргүй болоод ирэхэд бид орон зайгаар шилжигч. Яг бол орон зай байдаг учраас бид хаа хусан газараа очиж чадна. Цаг хугацаа байхгүй учраас бид өнгөрсөн ирээдүй гэж ойлголтод ашиглахаа болсон учраас ямар ч зүйлийг одоогоор хийж чадна гэсэн үг. Тэгээд энэ зүйлийг хүн өөрөө мэдрээд ухаарад ойлгоод энэнд ингээд бүрэн автаад хязгааргүй төлөвт оршоод эхлэхээр зүгээр л хүрээлэн буй хүмүүстэй агуу сэрэлт ид шидийг мэдрүүлж эхэлдэг гэж. Ид шидийн цагиргын зүрх босон 35 дахь сэдий ид шидийг ертөнц дэлхийд авчирна. Оюун бодлоо хүүхдийн шиг байхыг нь зөвшөөрсөн хэн бүхэнд зүйл бүрийн боломж нэгдэнэ. Хүүхдэд бүх зүйл боломжтой байдаг. Тэр бол хязгааргүй төлөв. Ийм ид шидийн дамжуултыг идэвхжүүлэхийн тулд эргэн тойрноос дэлхийн ертөнцөөс оюун бодолтод нь үүсгэсэн итгэл үнэмшил хориг хязгаарлалтуудыг чөлөөлөх хэрэгтэй. Түрүү ярьсан шүү дээ. Эхийн эвлэгээс хүүхд төрөхөд томороо төрдгөө том хийгээрэй. Тийм учраас түнд том би өөрөө бүхнийг боломжтой болгодог харцаар харж байгаа учраас энэ 64 түлхүүд тэр дотор өөрөө байж байгаа учраас хүүхэд бол тэр хязгааргүй төлөвтэй байдаг гэж. Тэгээд айцаар бий болох сэтгэл өмчлөл болгоно тавьж явснаар энэ болгон хүн болгоны дотор бий шүү. Энэ хэд шийдүүд энэ чадамжууд. За 35 тэгээ боддоо боломжгүй зүйл байхгүй болчхоор бүх юм боломжтой болоод тэгэхээр энэ өөрөө ичж болж хувирна гэж. 35 дахь сэдий оюун бодлын бүтээсэн хил хязгаар, хориг сар бүгдийг нь тараадаг. Хүүхэнд хүмүүс нисэж, хөөрч яг нүдэн дээр сонин өгөө болж байсан. 35 дахь сэдийн төвшөнд бүх зүйл боломжтой. 64 сэдий дундаас 60 дахь генийн түлхүүрийг эс тооцвол 35 дахь сэдийг ганцхан зорилготой. Тэр нь хэлбэр дүрсийн хуулийг эвдэлж ид шид бүтээх замаар хүний хүртхүй зүрх сэтгэлийг оршихуйн удам руу тэлж нээх билээ. Дажаар болохоор бас цаг хугацаа орон зайн хуулийг тэжигт нэгдэх код гэдэг. За энэ 60-ыг эс тооцвол 64 дотроос 35-ыг ганцхан эцсийн зорилготой. Тэр нь бүх юмны дүрс хуулийг эвдэлж бүх төрлийн шидийг бүтээх замаар хүний хүртхүй буюу мэдрэхүйг зүрх сэтгэлийг оршихуйн удам руу хэмжээ хязгааргүй тэлэх. За ийм чадвар бидэнд байж идэг бахны. За сэдий гэдэг нь сүнслэг хүч гэсэн утгатай үг. Одоо сэдий гэдэг үг бол бидний дээр сүнслэг хүчийг хэлж байгаа юм шүү. Ба 35 дахь сэдийгээр дамжуулан тэр хүч дэлхийд ирдэг. Дорны уламжлалт системүүд сэдийн нарыг өөрөөр ялгаж дугаарлан мэрсэн байдаг. Ерөнхийдөө сэдийн нарыг чөлөөлтийн замаас сатааруулдаг зүйл гэж үздэг. Харин 35 дахь сэдийн хувьд тэдгээрийг өөрчлөлтийн нэгэн илрэл төлөй чөлөөлтийн өмнө гачиж байгаа гэхээс илүүтэй чөлөөлтийн төлөвөөс зам ёсоор бүтээгддэг гэдэг. За эндээс хэлэхдээ 35 сэдий өөрийгөө чөлөөлөх, айцаасаа чөлөөлөх гэж явж хахад өөрөө энд нэгцэл байдаг гэсэн үг байна шүү. За жинхэнэ ид шид дотор оршихын нүдээ цоос шин тэнхлэгт нэхийг хэлдэг. Тэр таны оюун бодлыг нугалж бодит гэсэн болгоныг нурааснаар амьдралыг тань өөрчилж зүрх сэтгэлийг тань нээдэг. 35 дахь сэдий яг энэ талаараа нэгүслийн 22 дахь сэдийтэй маш гүн гүнзгий холбоотой. Учир нь нэгүсэл хизээ хаана хинд
ид шид тохиохыг болгоодог. Одоо нэгүсэл гэдэг чинь дээд гэлэн төлийн хамгийн дээд хүч. Гэлэн төлийн хамгийн дээд ухамсар мэдрэмж. Энүүгээр тэ энэ хязгааргүй энэ ухамсар мэдрэмжээр хэн нэгнийг хайрлаж нэгүүлсэн гэдэг нь нөгөө хүндээ одоо ид шид тохиох процесс буюу түүгээр нэгүүлсэлцэл яг энэ 35 шиг тэ энэ ид шидийн одоо тойрогтой орчдог гэсэн үг байхгүй юу? Тэр 22-ын нэгүслийг та хийж чадаж байгаа юм бол 35-ын сэдийг та шууд нэнэл гэсэн үг. 35-ын сэдийг та нээж чадж байгаа юм бол 22-ын нэгүслийг та өөртөө бас нээж чадна л гэсэн үг. Энэ нэгүсэл гэдэг чинь өөрөөр зовлон жааgal болгож хувиргах алхимийн чадвар буюу ухаарлын зам. Бүх зовлонг ухаарч жааглаа олж харах. Тэгээд одоо энэ өндөр ухамсар, цэвэр ухамсарлыг цэвэр ухамсарын тэмүүлэл буюу хязгааргүй байдал руу очих тийм. Тэгээд ийшээ очих замдлаар би болсон тэр одоо нэгэн сэтгэл бүхнийг ойлгож хайрлах ухаан, бүдийг багтаах ямар ч нэхэл хатуугүй нэгүүлсэнгүүдээр хай. Энэ бүгд нийлээд маш өндөр нэгүслийн төлөв буюу гэлэн төлөв чинь дээд одоо ухамсарыг нээж өгч байгаамаа. Энэ нэгдэнгүүт энэ 35-ын яриад байгаа ид шид гэдэг зүйл хэвийн үзэгдэл болно гэсэн санаа. За учир нь нэгүсэл хизээ хаанд хүнд ид шид тохиохыг болгоод 35 дахь бүлэг ба түүний сэдвийг байгаа нэгүслийн үчиг гэрчилж байгаа хэрэг. Та бидэнд хүн нэг бүрийн дэнхэд дотор 35 дахь сэдвийг хайраар амьдрах амьдралын хязгааргүй боломжуудыг цаг ямагт сануулсан байгаа гэхээр юутай сайхан бэ? За тэгэхээр бид нар ингээд энэ болгоныг хийхэд нэг зүйл дээр хатаад байгаа нь жижиг бие рүүгээ энэ одоо сүнсний там ухаан ахмсыг ижисүүлж татаж одоо нэг үгээр хэлбэл том үгүй нэг юм байшин дотор нэг жижигхэн цанхгүй байшин дотор нэг жижигхэн нүх гайхчаад тэр нүхээрээ өөрийн сүнсний агуу сэдий чадварууд руу дурандаад тэгээд тэр нүхнийхэн дайтад захиалахаар тийм юм гээд одоо сүнс рүүгээ холбогдох холбоос үүсэхийн оронд тэгээд өөрөө тэр байшингасаа гарчхаад сүнснийхаа тэр хязгааргүй төлөвөөс өөргөө юу дотор сууж байгааг хараад тэрнээсээ гарах бүх одоо аргаа олж харна гэдэг нь өөрөө одоо том биеээр ашиг, том биеэр сэтгэж, том биеэр мэдэрч хайрлах энэ одоо арга зам баггүй. Тэгээд бидний одоо хүний нэг донтолтой шүү дээ. Бүх юмыг тархиараа шүүж, тархиндаа ажилласуулж ойлгодог энэ донтолтоосоо бүрэн салаад үнийг бүрэн тавьж явуулаад эсвэл энийг тавьж олж чадахгүй бол ядаж дандаа сүнснийхэн том ухамсар, том мэдрэмжэн дээр байгаад өгөөч. Тэгээ энийг дадал болгоод энүүгээр жижиг бие рүүгээ бууж тэр одоо хайрцагцсан ухамсар мэдрэмжээ тэлж байгаа ч үргэлж там дээрээ байж сураад томороо одоо амьдарч үйлдэж сураач гэсэн санаа хэлж байна. За ингээд 22-35 ийм хоорондоо хүчтэй холбоотой кодууд байна.